Шугамн жигсаалт те шугамн жигсаалт гэсэн үг. За тэгээд нэлээд урт ингэж 50 эдэн мөрөд хэдүүлээ маш айжуухан толгоороо маш зэгстэй хийхийг маш их хичээж бодоорой. За өгдлийн бүтэц. За өгдлийн бүтэц гэдэг нь юу вэ гэж зүгээр ингээд товчлоод ярих юм бол өгдлийн бүтэц гэдэг нь ямар нэгэн өгдлийг тест дараатаагаар нь одоо ямар нэгэн тест дараалтаагаар нь хадгалаад түн дээрээ босруулалт болон хайлт болон одоо босруулалт хайлтуудыг хурдан хийхэд зориулагддаг. За тухайн системдээ тухайн тохиолдолд тохирсон өгдлийн бүтэц гэж байдаг. Магадгүй та бүхэн одоо ширээнийхээ өөрийнхөө шургуулга хувцсны шүгээгээ яг нэг янзаар одоо галтгоогоо тий галтгооныхоо бүх хэрэглүүдийг нэг янзаар ингээд байлгадаг. За тэгин гута хин нэгэн танаа гэрт орж ирээ гэрийчин цэвэрлэхдээ шал өөр ингээд болгоцсон тий. Гэхдээ илүү гоё гэж магадгүй. Гэхдээ өөр болгоцсон. Тийм байх юм бол та бүхэнд амар хэцүү санагдана те нөгөө байдаг юм чинь байхгүй энэ юм чинь байхгүй яг ядлаган эд зүйлс гэдэг чинь өөрөө өгдөл рүү хөрвүүлэх юм бол тухайн өгдөл нь яг юм зүй тогтолтой ингэж нэг юм байршсан байдаг юм тохиолдлууд яадаг одоо байдаг тийм болохоор энэ өгдлийн бүтэц гэдэг нь тодорхой юм өгдлийг зүй тогтолцолтой зүй тогтолтой тэгээд учир холболтолтой илүү хоорондоо уялдаа холбоотой илүү жоохон бүтцлэгдэг байхыг зориулдаг зүйл гэсэн үг. За тэгээд тохиолдлын утгуудын одоо цуглуулга эсвэл олонлогийг өгдлийн объект гэж нэрлэдэг юм байна. Тохиолдол болон утгын цуглуулгыг олонлог одоо өгдлийн объектийн олонлог нь өгдлийн объект гэж нэрлэнэ. Жишээлбэл энд бол интегер одоо болохоор 0 нэмэх 1 хасах 1 нэмэх 2 хасах 2 нэмэх 3 хасах 3 гэх байдлаар бас нэг жоохон нэг логиктой маягийн юм юунууд байна. Ийм дараалал байна. Энэ болохоор бас өгдлийн объект олонлог өгдлийн объект гэж хэлнэ. За days of week гэдэг нь болохоор мөн адилхан. За гадаадад бол яадаг те ер нь Америк юунууд Sundays эхэлдэг те. За Sunday, Monday, Tuesday, Wednesday гэдэг ингээд явж байна. Энэ бас нэг өгдлийн цуглуулга байна. За энэ бол өгдлийн объект олонлог цуглуулга гэж хэлээ ярьж хөвшгнэ. За тохиолдлууд бол хамааралтай болон хамааралгүй ямар ч хийж болно. За одоо my data object гэдэг нь болохоор яаж вэ? Apple chair 2 5.2 red green jack гэж штэ. Тэгэнгუთ эндээгүй ямар ч ойлгомжгүй байгаа штэ тий. Энд чинь Apple ороод сандал ороод тоо орсноо бутархай тоо орсноо 2 өнгө орсноо боол хүзэрний юу ороод jack ороод тий. Гэх зэрэг байдлаар ингэж ямар ч хамааралгүй энэ болохоор өгдлийн объект бас ийм байж болно. За энэ нөгөө одоогийн нөгөө машин learning LLM хэмэл оюун гэдгүүдийн ер нь үндсэн суурьуудынх нь нэг хэсэг бас мөн шүү guys өгдлийг эхлээд хадгалах, эхлээд цуглуулах гэдэг ажил байна. Өгдлийг цуглуулгангуудаа үн цэнтэй хэсгийг шүүж авах гэдэг нэг ажил байна. За тэгин гутаа өгдлийн үн цэнтэй зүйлээс нь шийдвэр гаргах төвшинлөө хүргдэг нь илүү big data, business intelligence гэдэг дараагийн төвшин болно. Тэгээд тэрэн дээрээ оюун дүнэлтүүдийг гаргаад ингээд зэгцтэй болгож сургаад машин learning болно. Тэгээд илүү бүр томруулаад тэрийг нь одоо нөгөө нэг large language model гэдэг лөө хөрвүүлээд нейрон сүлжээ шиг бүтцтэй болгохыг нь одоо хүний мэдээллийн сүлжээг дуурайлгаж хийсэн бүтцийг нь одоо ажиллах зарчим бүтцийг нь одоо large language model-ийн буюу одоо GPT гэдэг чинь generative pre-trained transformer гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тиймэрхүү зүйлүүд байна гэсэн. Тэгэхээр энэ яг л бүх зүйлийн эхлэл нь болдог. За тэгээд тохиолдлууд бол дараах хэлбэртэй байж болно. E0-оос E-ээс ханыг хүртэл үүнд E-I нь жигсаалтын элемент, N болохоор TGS проект тэнцвэр жигсаалтад төгсгөлтэй байна. За шугамн жигсаалт. Одоо хэдүүлээ шугамн жигсаалтыг үзэж байгаа. Шугамн жигсаалт бол L гэдэг лайнер одоо шугамн жигсаалт нь 0-оос N-ээс ханыг хүртэл. Ягаад гэвэл яг нэг массив шиг хэлээд байгаа шүү. Массив бол 0-оос эхэлдэг. Тэгээ N-ээс хасах 1 хүртэл одоо явна гэсэн үг. За E0 гэдэг нь болохоор тэгдэх буюу эхний элемент. N-ээс хасах 1 гэдэг бол сүүлийн элемент. E-I нь болохоор элемент нь I дээрнийх нь элементийн өмнө нь орно гэсэн үг. За энэ маш ойлгомжтой илэрхийлэл бичиглэл байна. За дараагийнх нь. За жишээ тохиолдол гэж байна. За энэ IT сурагчид гэдэг ховсож үсгээд бат, гэрэл, дулмаа, оюун, ган бат. За тэгээ өдөр болон сар дээр бас ингэж тавьж. Энэ болохоор шугамн жигсаалт. Ер нь зөвхөн шугамн жигсаалтыг л харуулдаг байгаа шүү. Нэг ангид байгаа 35 хүүхэд байлаа гэж бодох юм бол нэрсийн дараалалаар ингэж жигсаалт журналын бичиглэлийг бол бас энэ шугамн жигсаалтанд оруулж бичнэ. За шугамн жигсаалт төр хид үйлдэл байдаг.
За одоо ингээд та нар нэг имийг айгу хайрцагтай очоор огшин төрүүлээд хэлчихье. Массив гэдэг зүйлийг мэдж байгаа шүү дээ. Одоо нүдэндээ массив төсөөлөөр. Массив гэдэг зүйлийг мэдж байгаа бол одоо дандаа өглийн бүтэц гэхээр шугамн жагсаалт, linked list, stack, queue гэх зэрэг байдлаар ингэж явна. Тэгэхэд шугамн жагсаалт дээр хийх үйлдэлүүд, бусад одоо stack дээр хийх үйлдэлүүд, queue дээр хийх үйлдэлүүд гэх нэг өөр өөр ингэсэн үйлдэлээр нь хязгаарлалцдаг гэсэн үг. Тэгжээж илүү зүй тогтолтой болгоно. Ер нь үндсэн суурь нь бол liner list байдаг гэсэн үг. Тэгээ liner list-ийг арай үйлдэл болон гэж ажиллагаагаар нь хязгаарлаж болон өргөтгөж зарим зүйлийг нь таньж хасаад дараа өглийн бүтцүүд ихэнхдээ үүсэн бий болж байгаа. За жагсаалтын хэмжээг олохдоо ингэдэг гинэ. Size гэдэг нэг үйлдэл байдаг. Size гэдэг үйлдэл байдаг. Liner list-нд одоо шугамн жагсаалт нь ABCDE гэдэг байх юм бол үүний хэмжээ 5 гэсэн үг. Хэдэн ширхэг элемент авахулснаар нь 5 гэсэн үг. Тэгэхээр үйлдэл size гэдэг үйлдэл байх нь. За тэгээд дараа нь шугамн жагсаалтын дараагийн үйлдэл нь get index гэдэг үйлдэл байна. Энэ амар амархан тий. Бид нар ABA-с эхлээд E хүртэл 5 элемент байна. 0-оос 4 хүртэл гэсэн үг тий индексийн хувьд. За тэгвэл get 0 гээд одоо энэ яаж юм? Get гэдэг функц байх нь параметраар integer утга авах юм байна. Index гэдэг чинь integer төрөлтэй байх юм байна. Get 0 гэх юм бол A гаргах нь. Get 3 гэх юм бол яг нь 0 1 2 3 буюу D гаргана. За git хасхныг git 9 гэх юм бол энэ бол алдаа үүснэ. Яагаад тэгэхээр хасхныг гэдэг индекс угаасаа юу байхгүй. Git 9 гэдэг индекс бас байхгүй. 4 гэж байгаа. Энэ бол хамгийн сүүлийн 5 дахь элемент буюу E гэдэг элемент гэсэн үг. За бидний мэддэг массив шүү. Ерөөсөө биш өөр юм биш шүү. Бидний мэддэг массив зүгээр үйлдэлтэй болгочих жоо гэсэн үг. За тэгээ шугамн жагсаалтын үйлдэл дээр index of гэж байдаг. Энэ жоохон ондоо. Түрүүн бид нар яалаа git гэж яагаад индексийг тавиад элементийг нь авч ирсэн те. Индексийг нь тавьж өгөхөөр дотор гутга нь гарч иж ирсэн. Ийм байгаа шүү дээ жагсаалт чинь. Энэ тэгвэл яг адилхан ABCD BA гэдэг ийм элементүүд байх нэ. Тэгвэл би ингэж болж байна хараа. Index of гэдэг функц байх нь. Энэ маань өөрөө элемент буюу тухайн элементийг авах нь. Тэгээд D буюу одоо энийг заагаад өгч чинь те энэ D гээд одоо элементийг зааж өгч. Энэ хаана байна вэ гэдгийг хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр олонгууд хамгийн ихэнд таарсныг нь олчихно гэсэн үг. Энд яаж D нь хамгийн ихэнд таарсны энэ байна. Тэгэхээр 0 1 2 буюу 2 гээ буцаач. A гэх юм бол яаж чинь шууд 0 буюу хамгийн ихнийхийг олоо буцаач чинь. Энийг олохгүй шүү дөрөвдгийг нь гаргахгүй. Index of гэдэг хамгийн ихний элемент таарсан индексийн байршлын дугаарыг буцаана гэсэн үг. За энд Z гэж байхгүй шүү дээ тий. За дараагийн үйлдэл. За ингээд бодохоор бид нар ямар үйлдэл байдаг бах нь вэ? Хэмжээг авах. Энийг бид нар өөрсдөө хийнэ гэсэн үг шүү. Хэмжээг авах. Индексээр нь элементийг нь авах. Элементээр нь индексийн сугалж одоо индексийг гаргаж ирж авах гэсэн үг байх нэ. За ингээд доошоо явангууд шугамн жагсаалтын үйлдэл гинэ. Шугамн жагсаалтын үйлдэлээр дараагийнх нь remove гэдэг үйлдэл. За энэ адилхан нөгөө git гэдэгтэй адилхан remove гэж байгаад юуг нь оруулдаг. Индексийг нь бичиж өгдөг. За индексийг бичиж өгдөг. Тэгэн гут яах нь 0 гэх юм бол энийг устгах чинь. 3 гэх юм бол энийг устгах чинь гэсэн үг байхгүй. Тэгээ устгаад буцаана гинэ. Одоо жишээлбэл ийм элемент байх юм бол remove 2-оос буцах нь юу вэ гэхээр жагсаалтайгаа буцаачих нь. 2 гэдэг чинь 0 1 2 буюу C байхгүй болно. Тэгээ жагсаалтыг нь буцаачих нь гэсэн үг. За хараа D, E, F, G индексээс нэгээр багасна гинэ. За энэ одоо яг юу гэсэн үг болж таарах вэ гэхээр идлээ үйлдэл дээр харуулъя. За нэг иймэрхүү юунууд байж байг. За тэгээд энд ингэж штэ A, B, C, D, E, F, G гэж. За тэгэн гот remove 2 гинэ энд. Remove 2 гэдэг функцийг ажиллуулсан энд. За энд remove 2 гэдэг функцийг ажиллууллаа. Remove 2. Тэгвэл 0 энэ ч одоо индексийг өгснөдөө дээр нь бас бичээд. За remove 2 гэвэл энийг устгах шаардлага гарна гэсэн үг. Окей, устгачих. За ингээд явангууд яана гэсэн үг. Ингээд явангууд ямар үйлдэл хийх шаардлага үүсчих шиг байна. Хоосон болцсон. Эн чинь нул болчихж байгаа байхгүй юу? Автоматар зөөгдөхгүй шүү дээ. Тэгвэл энэ араа D-ийн индекс ийшээ шилжээд, D-ийн индекс ийшээ шилжээд, Y-н ийшээ шилжээд, F-н 1 ингээд индексийн дараа нэг багасгаар байгаа байхгүй. Тэгээ энийг авч яана гэсэн үг.
нол болгоод ингээ устгах гол гэсэн ийм үйлдэл хийх шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр одоо ирмүү гэдэг үйлдэл чинь тийм үйлдэл хийдэг гэсэн үг. DFG гэдэг одоо энэ эдрийг индексийг нэгээр багас буюу нэгээр зөөнө. Устгасан элементээс нэмэх нэгээс устгасан элементийн индексийн дараагийнхаас эхлээд нэгээр хасаад багасгаад ингээ шахалт хийж явна гэсэн үг. За дараагийнх нь энэ бол энэ байна шүү дээ тий. Өгөгдсөн индекс элементийг устгаж буцаана буюу L гिचээд ABCDEFG гिचх юм бол энд хасах 1. За тэгээд энэ remove дээр нь 20 гэдэг ингээд бичсэн байна. Энэ дээр алдаа за энэ хоёр бол байхгүй шүү дээ тий. Энд бол дандаа л 0 1 2 3 4 5 6 хүртэл одоо ингэж индекстэй элементүүд байна гэсэн үг. За ингээд цаашаа явангууд дараагийнх нь add гэдэг элемент байна. За дараагийнх нь нэмэх гэдэг элемент байна шүү guys. Энтэй адилхан нэмэх гэдэг элемент байна. За нэмэх гэдэг элемент нь ямар өнгө байх нь вэ? Индексийг өгөөд элементийг оруулах нь. За тэгвэл нэг ийм жигсаалт байна. ABCDEFG гэдэг элемент байна. Би add гэдэг дээр 0 h гिचлээ. Тэгвэл энд юу болох вэ? H ABCDEFG болно гэсэн үг. Одоо энийг дахиад хэдүүлээ харах юм бол ийм үйлдэл хийлээ гэсэн үг шүү дээ тий ингээд. Тэгвэл энэ чи юу болох вэ? 0 дээр h ирнэ гэсэн үг. Гэтэ үйлдэлснийг устгах гээгүй шүү дээ тий. Энийг ингэж нэг зөөгөөд бүгдийг ингэж нэг зөөгөөд h-ийн орно гэсэн үг байхгүй юу? Энэ нь 6 болно гэсэн үг. За иймэрхүү болж ийн гэсэн үг. За тэгээд энд бас нэг өөр болно. Хэрвээ add гэчихэд би арай өөр юм оруулж болно шүү дээ. Энд 2k гэдэг. Ой. За 2k гэдэг ингээд явчих. За тэгэн гут 2k гэвэл за энэ чинь тэлгээс харагдаж байгаа шүү манайхаа. 2k гэвэл юу шүү? 2k гэвэл яа гэсэн үг вэ? 2 дугаар индекс дээр буюу энэ индекс дээр k орж ирнэ. Тэхийн тулд эднэр нэг зөөгдөөд энд k орж ирээд энэ индекс нь 7 хоошоо зөөгдөнө гэсэн үг. За ийм ажлуудыг хийх шаардлагатай үүсдэг гэсэн үг. Нэмэх гэдэг нь. За нэмэх гэдэг үйлдэл маань өөр юуг шалгадаг байх нь вэ? Бас юм шалгах нь шүү дээ. Индексээс дээж тушаа хальцсан байх юм бол алдааг буцаадаг байна гэсэн үг. За энийг хараад 2h гэсэн байна. Тэгвэл энэ араа 2 дээр h-ийг нэмээд одоо CDEFG-гээс хоошоо нэгээр нэмэгдэнэ. За 10 хасах 6 гэвэл мэдээж алдаа гарна. Тийм индекс байхгүй болохоор. За дараагийнх нь өгөгдлийн бүтцийн тодорхойлолт. За өгөгдлийн бүтцийг юу гэж ерөнхийдөө тодорхойлд юм бэ гэсэн чараа хэлнээс хамаарахгүй буюу өгөгдлийн хийсвэр төрөл. За Java буюу интерфейс хийсвэр класс гэх одоо ойлголтуудыг бас хэлж болдог. За шугамн жигсаалтын хийсвэр өгөгдлийн төрлийг ярих юм бол дараах байдалтай бичнэ гэсэн үг. Интерфейс бичих юм бол гэсэн үг шүү. Ер нь бол абстракт интерфейс бичих юм бол иймэрхүү юм байх нэ. Хийсвэр өгөгдлийн төрлийг нь тавина liner list. Тохиолдлууд, үйлдэлүүд. За энэ зүгээр л энгийн бичгэл хүний ишгэл зүгээр бичсэн бичгэл шүү. За is empty энэ жигсаалт хоосон байна уугүй байна уу шалгана. Size хэдэн ширхэг элементтэй гэдгийг шалгана. Git гэдэг нь индексийг параметрээр аваад индекс буюу индексийг юуг нь буцаа элементийг буцаа. За индекс off гэдэг нь болохоор элементийг авангуудаа индексийг буцаа. Хэрэв байхгүй бол хасах нэгийг буцаахаар хийгдсэн байна. 0 гэдэг чинь өөрөө элемент байгаа гэсэн үг шүү дээ. 0 дугаар. Тийм болохоор хасах нэг гэж хэлсэн байх шүү. Хасах нэг гэдэг элемент огт байхгүй болохоор. За remove гэдэг нь болохоор индексийг нь тавьж өгөөд тэгээд тухайн индексийг ингээ устгаад тухайн индексээс хоошоо элементүүдийг нэгээр урагшаа шахна. За add тэгээ output гэдэг нь болохоор элементүүдийг зүүнээс баруун жишээ хийвэлж харуулнаа гэсэн байна. За шугам жигсаалтын Java интерфейс. Интерфейс тогтмолууд болон хийсвэр аргууд хэрэгжилт нь одоо байхгүй гэдгийг хэлж байгаа те бид нар яг нэг интерфейс буюу Java-гийн интерфейс гэдгийг мэддэг бол интерфейс дээр нь хэдлээ liner list гэдэг интерфейс үүсгээд түүнийгээ одоо ийм функцүүдээр хангаад их биеийг нь бичихгүй орчих гэсэн үг. Тэгээд liner list-ийг хаана implement хийж хэрэгжүүлэх гэж байна. Тэр газар нь яа гэсэн үг. Тэр газар нь энэ энтрийг их биетэй олгож бичих ёстой гэсэн үг. За дараа одоо энэ байна.
За бид нар энийг мэдэн шүү дээ. Public төрөлтэй интерфейс. Бид нар Java дээр шууд зарладаг үстэй тий. Интерфейс гэд яг тэр чинь явж ин гэсэн үг. Public төрөлтэй boolean буюу true or false буцаана is empty гэдэг одоо юу функц. Public integer төрөлтэй size-ыг буцаана. Object төрөлтэй. За энд нэг ийм ойлголт байгаа шүү guys хараа. Int double string гэдэг шиг object гэдэг өгөглийн төрөл байдаг. Энэ нь хамгийн том өгөглийн төрлийг хэлдэг шүү. За object гэхээр юу ч авч болдог хамгийн том өгөглийн төрлийг object гэдэг шүү. Object гэж байгаад int-ийг ч оноож болно. Одоо ингээд string-ийг ч буцааж болно гэсэн үг. Object гэдэг нь өөрөө хамгийн том өгөглийн төрөл. JavaScript-ээр ордог гэхээр any гэдэг any бол явчихдээ any буюу ямар ч хамаагүй болсон гэсэн үг. Object гэдэг нь Java-гийн хувьд эцэг өгөглийн төрөл нь string, integer, float, double-ийн дээдлэлт нь байдаг өгөглийн төрөл. Бас классыг ч гэсэн хамааруулах боломжтой буюу Java-гийн хамгийн том өгөглийн төрөл бол object гэдэг өгөглийн төрөл. Байх нэ класс өгөглийн төрөл байх нь. За тэгээд index of нөгөө түрүүний ярьсан зүйлс чинь байна. За toString бол яг угаасаа нөгөө юунуудаа хэвлэнэ гэж үзэж байгаа. За ийм функцүүд энийг бол бид нэр интерфейс гэдэг зүйлийг мэддэг болохоор үүнийг бол ер нь бол ингээ мэдж байгаа гэсэн үг. За цаашаа интерфейсийг хэрэгжүүлэхдээ яадаг вүлээ? Бид нар public төрөлтэй класс зарлаад array liner list гэдэг ийм юугаар байна. Array liner list гэдэг ийм класс зарлаад implements liner list гэсэн байна. Liner list чи өөр ийм юу вэ? Интерфейс. Тэгэхээр интерфейсийг implements хийж байгаа бол энэ дотор байгаа бүх функцийг нь энэ дотор хүчээр implements хийх хэрэгтэй буюу бүх аргуудыг методуудыг заавал бичих хэрэгтэй гэсэн үг тийм. За одоо ингээ хараарай. Шугамн жигсаалтын хийсвэр класс буюу хийсвэр класс тогтмолууд хувьсгчид хийсвэр болон хийсвэр бус аргууд байж болно. За түрүүний хараа юг шугамн жигсаалтын хийсвэр класс байдлаар ийм байдлаар бич болно. Интерфейс биш абстракт класс гэж болно. Хэрвээ абстракт байх юм бол доор хаяж ядаж нэг функц нь абстракт байх ёстой гэсэн байна. Энд бол яатсан байна? Доор хаяж биш бүх функц абстрактаар хосаагдсан байна. За ингээд тийм болохоор дараа нь энд abstract liner list as a abstract class гэдгээс удамших юм бол бас л эдрийг хэрэгжүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. За хоёр янзаар хийж болно гэдэг аахгүй дээ. Энд санаа нь нэг нь интерфейс зарлаад түүнийг имплемент хийх. Хоёр дахь нь abstract class бол abstract үйлдэлүүдээр нь зарлж бичээд түүнийг extend хийж удамшина гэсэн үг. За давуу болон сул тал гэдэг ойлголт бол байдаг те. Нэг класс олон классаас удамшиж болдгоо. Маш олон классаас нийлж удамшиж одоо хүн бол эцэгээс удамшдаг. Энд бол ингэж тэгж болохгүй зөвхөн дээд эцэг классаас удамшдаг. Имплемент бол хэдэн ч одоо классыг имплемент хийж хэрэгжүүлж бас болдог гэдэг давуу талтай. Тэгэхээр удамшлыг имплементтэй хамт ашигладаг гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол ер нь хамгийн тохиомжтой нь болохоор ер нь бол интерфейсээр бичээд түүнийг хэрэгжүүлсэн илүү давуу тал болгоно. За тэгээд олон интерфейсийг хэрэгжүүлэхдээ myInteger гэдэг класс ойлгох юм бол implement гэж бол зүгээр таслал тавиад бичээд байна. Operable, zero, clonable object гэх зэрэг байдлаар өөрсдөө бичсэн интерфейсүүд. Гэтэ одоо энэний араас liner list ч юм ингээд таслал тусгаарлаад олон интерфейсүүд хэрэгжүүлнэ. Ингэснээрээ implement хийж л байгаа бол эдгээр чинь интерфейс байна гэсэн үг. Extend хийж л байгаа бол энэ бол класс байна гэсэн үг. Abstract байна уу, бодит класс байна уу хамаагүй класс байна гэсэн үг. Implement байгаа болохоор энэ гуруулаа интерфейс байна л гэсэн үг. Тэгэхээр болохоор бүх аргуудыг нь бүх дотор байгаа функцүүдийг нь их биеийг нь гүйцэж бичих заавал ашиглах ёстой гэсэн үг. За шугамн жигсаалтын массив дүрслэл яг түрүүний багшийн үзүүлсэн жишээтэй байгаа биз. Элемент гэдэг ийм массив байлаа гэж үзэх юм бол A B C D E гэдэг байна. 0-6 хүртэл. За L гэдэг нь A B C D E гэчээд I дахь элементийг элемент I-д хадгална. За энэ чи яг хувьд ойлгомжтой нэг юм явцсан байна. За баруунаас зүүн тийш бас байршуулж бас болно. Заавал массивыг 0-оос нь эхлээд бүгдийг байршуулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ер нь дээрээс эхлээд байршуулах зүү тогтолтой амьдрал дээр тийм кейс тохиолдол нь таарж байгаа бол хойноос нь баруун талаас нь зүүн тал руу бас ирэмблээд оруулсан ч болно гэсэн үг. Эсвэл байршил алхас ирэмбэлж бас болно. Ийм тохиолдол бас гарна да. Одоо би яг багш нэг жишээ нэг юм мэдчихсэн яг тулчлаа. Зүгээр ингэж алхасч байршуулах амьдрал дээр гардаг бас нэг юм амьдралын юм байгаа. Яг кино тасалбар гэдэг чи тэр кино тасалбар гэхдээ юм байхгүй л дээ. Ер нь зүгээр ийм байдаг шиг одоо алхасч байршуулдаг, хоёр алхасдаг ч юм уу. Эсвэл ингээд нэг аваад байршуулдаг ч юм уу. Гэх зэрэг байдлаар нэг иймэрхүү юмнууд байж болдгоо. Тойргоор байршуулж болдог. Тойргоор буюу ингээ хоорондоо тойрж байршуулж болно. За энд яг хөө зүгээр л
утга оноохын тухай л яриад байгаа шүү. Утгуудыг зүгээр элемент одоо 0 1 дээр нөгөөх нь 9 10 дээр ч гэдэг ингээ байршуулах утгуудыг яаж байршуулах вэ гэдгийг л хэлээд байгаа. Дараа нь өөрөө зүү тогтлоор яаж хандах вэ гэдгийг шийднэ. Side дах элементийг ингэж хадгална. Size олон элементийн тоог илэрхийлэхдээ энэ ховсгчийг ашиглана гинэ. За ингээд. За элемент нэмэх хасах size тэнцүү 5. Add хийгээд 1G гэж байна. Энэ 1G гэдэг чинь энд орох ёстой шүү дээ. Энд B-ийн оронд. B-ийн индекс дээр байршилтай. Тэгэхээр A, G, B, C, D, E болчихоос. Өөрөөр хэлэх юм бол энэ 1 гэдэг индексээс хойшоо энийг 1 гэх юм бол I гэж үзэх юм бол I дээр нэмэх 1 буюу эндээс хойшоо 1-1-ээр зөөгдөд хойшлно гэсэн үг. За элемент массивын өгөгдлийн төрөл. За элемент өгөгдлийн төрлийг объект гэж тодорхойлоо гинэ. Манай жагсаалтанд энгийн төрлүүд буюу int, float, double, char гэдэг юмнууд ерөнхийдөө орохгүй объектээр явна гэсэн үг. Яагаад объектээр яваад байна гэхээр нэгэнт одоо бидний бичиж байгаа шугамн жагсаалт гэдгийг хэдүүлээ хийчих юм бол дараа нь юу ч ашигласан түүнийг хийчих боломжтой хийсвэр класс үүсгэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор объект төрлөөр тавьчих юм бол дараа нь integer төрлөөж ажиллан double төрлөөж ажиллах болохоор хамгийн том объект төрлөөр нь явж байгаа гэсэн үг. Илүү хийсвэр илүү том байлгана гэсэн үг. За элемент массивын урт. Элементэд хэдэн ч элемент байхыг мэдэхгүй анхны уртыг нь зааж өгөөд хэрэгцээгээрээ нэмье гэдэг байдлаар ажилдаг юм хийя гэсэн үг. За тэгээ массивын уртыг нэмэхдээ. За энэ одоо урт нэмдэг нэг бас нэг арга байгаа. Энийг кодон дээр өгсөн бас зааж өгнө. Java дээр бол яг юм бичгэлээр ажилдаг. За ингээд элемент массивын урт 6. Эхлээд илүү урттай шинэ массив үүсгэн буюу шинэ массив нь обжект төрөлтэй 15 урттай массив үүсгэнэ. Тэгээ элементүүдийг хуучнаас нь шинэ массивд ингээ хуулж оруулна. Массивын уртыг одоо нэмэгдүүлэх буюу эцэст нь шинэ массивыг нэрийг өөрчилж хуучин массивын нэрээр сольж одоо ингэж тавина гэсэн үг. За энэ яг хамгийн энгийн арга зүгээр яг массивын хэмжээний уртанд үржих юм бол өөр арай том 2 дахин илүү хэмжээтэй массивыг зарлангуудаа хуучин байсан массивуудын элементүүд байгаа тэрнлэг хуулангуудаа хуучин байсан массив байхгүй болгонгуудаа шинэ массив хуучин массивын нэрээрээ шинийг нэрлэж байгаа гэх юм одоо тэгээ жоохон сольчиж гин гэсэн үг. За кодон дээр илүү ойлгомжтой болно. За нэг дээр бичих юм бол за нэг ийм бичгэл байна. Object төрөлтөө new array үүсгээд энэ болохоор урттай одоо урт шинэ массив одоо new length урттай шинэ объект юм үүсгэлээ. Дараах нь системийн array copy буюу массивыг хуулах гэдэг функцээр элементийн 0-оос гэж байгаа. Хамгийн эхнээс гэсэн үг. Элемент гэд дээр нь одоо энэ багхгүй менюсийн эдэр багхгүй ABCDEF багхгүй юу. Элементийн хамгийн эхнээс шинэ массив руу одоо бидний шинэ зарласан урттай шинэ массив руу 0-оос нь одоо 0-оос шинэ массивын 0 дугаар индексээс хэмжээ хүртэл нь одоо ингэж хуулах боломжтой гэдгийг нь одоо элементийн хэмжээ хүртэл хуулаарай гэдгийг зааж өгч байгаа. Тэгээд хуучин элемент гэдэг одоо массив байгаа шүү дээ энэ. Одоо энэ ийм цөөхөн элементтэй массив багхгүй юу? Ингээд нэг нийтдээ 6 урттай массив гэсэн. Энийг элемент гэдэг нэртэй. Энд байгаагаа ингээд шинэлүү оруулсан. Тэгэн гутаа эннийхээ нэрийг одоо энэ шүү дээ. Энийний одоо нэр элемент гэдэг нэртэй байх юм бол энийг нь хуулаад одоо шинэ үүсгэсэн массиваа энэний нэрээр нэрлээд ингээд өөрчилсөн гэсэн үг. Тийм бааз энд элементийг new array болгоцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хоо элемент гэдэг чинь шинэ массиваа заачна гэсэн үг. Ингээд хоёр дахин хурдтай юм шиг харагдана гэсэн үг. За код нь бол энд ингээд бичсэн байна. За дараагийнх нь array liner list классаас шугамн жагсаалтын нийтлэг зорилготой хэрэгжүүлэх юм бол жагсаалтын элементийн тоо тодорхой. За энийг хэдүүлээ. За энэ араа array liner list A гэж хагаад new array liner list 100. Энд болохоор хэмжээгүй байна. Хоёр байгуулагчтай байх нэ. Тэгж харж болж байна уу? Эхний байгуулагч нь яаж integer төрөлтэй I гэдэг одоо I ч юм уу зүгээр n ч юм уу integer төрөлтэй нэг параметр авч байгаа бол дараагийнх нь огт параметр авахгүй байна. Тэгэхээр хоёр төрөлтэй хоёр ингэ байгуулж функцтэй юм байна. За liner list энэ болохоор ялгаагүй. За шугамн жагсаалтыг ашиглахдаа A size гэх юм бол одоо нөгөө хэмжээг нь хэвлэнэ. A гэх юм бол нэмнэ, remove нь устгах нь, is empty гэдэг нь хоосон байна уугүй байна уу шалгана гэсэн үг. За шугамн жагсаалтын массив. За энэ chain enter гэдэг имийг орцсон байгаа болохоор энийг өгсөн төр жоохон орхиж энэ жишээ хэвлэл алгасъя. За багш нь ийм хэдэн жишээ байна. Data structure гэдэг package-аас
одоо ийм нэг array liner list энэ хоёрыг нь бичээд өгцөө. Тэгээ даалгаврууд айгүй гоё явна. Одоо та бүхэн тогшно харуулъя. За зүгээр энэ кодуудыг нь харах юм бол энд бол ингэсэн байна. Array liner list гэдэг маань line list-ийг хэрэгжүүлсэн байна. Нөгөө дээр нөгөө жишээнд явж байсан line list буюу нөгөө size, add, remove, get, index of toString гэдэг функцүүдтэй одоо интерфейс гэсэн үг. Тэгээд array liner list дотор юу байна? Protected буюу удамсандаа харагддаг объект массив байна. Тэрний нэр нь element гэдэг нэртэй, хувьсчийн нэртэй объект төрөлтэй массив байна. Protected гэчээд integer төрөлтэй size. За хэмжээг нь аваа явсан байна. Өгсөн нэг юм дээр бас жишээн дээр хийжсэн та хэмжээг нь аваа тоолоод байсан чи юу лээ. Нэг автобусны жишээн дээр өглөө, юуны жишээн дээр өглөө хийгээд байсан санагдах юм. За тэгээд дараагийнх нь байгуулж функц байна. Нэг байгуулагч функц байна. Хоёр байгуулагч функц байна. Нэг байгуулагч функц нь анхны хэмжээг нь яаж энд элемент гэдэг энд байна шүү дээ. Энэ зарлцсан элемент гэдэг энэ объект төрөлтэй массив зарлцсан. Энийг хэмжээг нь одоо энд массив 100 гэдэг нэг оруулж өгч байсан шүү дээ. Тэрнгээр нь initial capacity-гээр нь одоо объектыг үүсгэсэн. Хэд гэж объект үүсгэх түүгээр нь үүсэж гин гэсэн үг. Өөр байгуулагч нь болохоор яаж вэ? Default-оор 10, шууд 10 гэдгийг үүсгэжлээ гэсэн үг. Өөр this гэдэг нь өөрөө энийгээ дуудаж байгаа шүү. Энэ байгуулагчид дуудаад энэндээ 10 гэж оноочж гин гэсэн үг. Яг ингэхгүй шүүж болно л доо. This zig element тэнцүү new object гэчээд 10 гэж өгсөн ч болно. Яг би зүгээр тэгж урт бичихгүй тулд энийг нь array liner list-ийнхаа энэлэн шууд ингээд энийгээ өөрийг нь дуудаад 10 өгсөн л гэсэн үг. Бас ингэж болдог байх нь. За SMT гэдэг бол яах нь дотор байгаа. SMT гэдэг бол бүүлэн төрлөө утга утсаа хэрвээ size нь 0-тэй тэнцүү байх юм бол true гэдэг буцаана. Үгүй байх юм бол false гэдэг буцаана. Шууд илэрхийлэл тэнцүү биш тэнцүү гэсэн болохоор нөхцөл шалгаа true or false буцаана гэсэн үг. За size гэдэг бол аюулгүй амархан. Integer төрөлтэй size байгаа шүү дээ, тий. Нэгийг нэмэх хасах болгондоо энэ size-ыг нэмж хорогдуулж явах нь л дээ. Энэ size-ыг. За ингээд дараагийнх нь. Size гэдэг бол ингэж явах нь. Дараагийнх нь check index. Индекс байгаа мó байхгүй нүдгийг шалгах гээд байна. За оруулсан индекс нь одоо нөгөө 0-оос 15 хүртэл ч юм уу эсвэл хасах 1, хасах 100, нэмэх 100 энэ гэж өгөөд хайлуулж болно шүү дээ индексийг нь. Тэгвэл энд 0-оос их эсвэл индекс нь size-аас одоо их байх юм. 0-оос бага size-аас их байх юм бол ийм exception буцаал гэж юм. Зүгээр index out of boundary гэдэг ийм юу буцаачгаал гэж юм зүгээр. Алдаа гаргаал гэсэн үг. Хүчээр throw одоо exception буцаа гэсэн үг. Тэ онцгой тохиолдол босруулалт яваагийн. За git-ийг одоо бичих чинь. Git нь яадаг байх нь вэ? Object git гэж бичээд index төрлийн одоо massive аавна. Тэгээд check index-ээр шалгана. Эхлээд дараа үйлдэл хийхээс өмнө индексийг шалгаж шүү. Хэрэглэгчийн оруулсан индекс байна уу байхгүй нүдийг шалгаж байна. Тэгээд return element I. Энэ бол зөвхөн massive байгаа хэвээр massive element I-г буцаанаа л гэсэн үг. За одоо array liner list хамгийн амархан. Дараа нь хэлээ гинжин холбоотой тэгээд дээрэд өрдсөн тавг шиг холбоотой гэх зэрэг байдлаар олон өвлийн бүтцийг бас үзэн. Тэгтээ айгүй хэлбархан ойлгохыг хичээнэ. За index of айгүй амархан. Яа нэгэлээ element-ийг нь оруулаад тэгэхээр яа гэсэн үг вэ? Element-ийг нь оруулаад гэхээр яах гэдэг энэ k гэж 50 3 гэж гарах гэдэг байхгүй. K-г элементийг нөгөөд 3 гэдэг үр дүнг буцаах гэдэг гэсэн. Тэгвэл яа гэсэн үг вэ? 0-оос 7 хүртэл бүгднгийн давтаад элемент бүрийг ингэж тулгаа i 0 1 2 3 гэж явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр элемент бүрийг нь давтаж агаад яг k-тай хайж байгаа элементийг таарах юм бол i-г нь буцаачин л гэсэн үг. За харъя. 0-оос хэмжээ хүртэл давтах нь байна. Зөв. Бүгдийг давтал гэсэн үг. Ерөөсөө энэ хүртэл давтал гэсэн үг. Element i-ын equals гэдэг нөгөө тэнцүү гэдгийг нөгөө орлуулдаг гэсэн тий. Java дээр хоёр тэмдэгт одоо ялангуяа хоёр объектыг хоёр string-ийг хооронд нь харьцуулахдаа equals гэж бичдэг. Тэгээд element-ийн i нь ингээд хамгийн ихэнд бол энийг шалгаж байна. H-ийг шалгаж байна. Элементтэй хэрэглэгчийн оруулж өгсөн одоо манус k гэж оруулж өгсөн бол k тэнцүү нэг шалгана. Үгүй байна гэсэн үг. Тэгээ үгүй байх юм бол яахчгүй дараагийн алхам шилжин. I 1 болно. Тэгж явсаар байгаад I 3 болохоор яаж вэ? Can хэрэглэгчийн оруулж өгсөн k тэнцүү байна. Тэгвэл юу буцаа гэж байна? I-г буцаа. Тэгэл энэ одоо юу үйл. Хэрвээ энэ хүрээгүй, return хүрээгүй буюу энэ логикийг ойлгоорой. Энэ үйлдэл яваад аль нэг одоо бидний хэрэглэгчийн оруулсан k ч юм уу нэг индекс нь байж таарах юм бол тухайн I индексийг буцаагаал энэ функц шууд ингээд дуусчихна гэсэн үг. Хэрвээ энэ үйлдэл эдрийг аль нь ч ажиллаагүй буюу энэ k элемент нэрөөсөө байхгүй хоосон байх юм бол яа гэсэн үг вэ? Сүүлд нь элемент олоогүй гэдгийг хасныгаар буцааж илтгэж гин гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ мөрлөө хүрнэ гэдэг чинь энэ ажиллаагүй буюу
Яг нөгөө элемент олдоог байна л гэсэн үг. За дараагийнх нь ирмөв. За энэ нөгөө нэг юу үлдэл ч гэдэг манайхаа. Жоох муухай үйл буюу энийг каг ингээ аваа ичих юм бол яах вэ? Эдрийг ай дээр кад нэмэх нэгээс дараагийн элементүүд нэг нэгээр ингээ урагшлах нь гэдэг нэг алхам хийх байхгүй юу? За энийг хараарай. Энэ логикийг гяс ойлгочоор манайхаа. Энэ хараа. За элемент устгахыг гэж байна. За тэгвэл элемент устгах амар амархан. Харъя. Check index хий чинь. За тэгээд индекс нь угаасаа байгаа байж тарах юм бол окей, ийшээ явна гэсэн үг. Ийшээ өргөжлөө явна. Энэ зүгээр шалгалт хийж чинь те. Хэрвээ check индексийг давуу гэх юм бол ийшээ орохгүй нөгөө алдаа заачихна те. Энд out of bound boundary гэсэн алдаа заачна. За тэгээд дараа нь энд ингэж байна. Устгах байгаа элементтэй зүгээр авч үлдэж байна. Индекс нь байгаа бол object төрөлтөй хувьсаг зарлж байгаад removed element. Яг тэгэхээр устгачаад би аль нь устсан гэдгийг нь харуулахын тулд зүгээр хадгалж авч үлдэж байгаа гэсэн үг. Removed element хамгийн сүүлд нь буцаахтал хэрэг болно. Энд чи одоо объект төрөл буцаах гэдэг шүү дээ. Зүгээр би иймийг устгасан гэдэг буцаахтал хэрэг болно. Тийм болохоор энд авч хадгалж үлдэж чинь гэсэн үг элементийн одоо индексийг. Тэгээд индекс дээр нэмэх нэгээс. За хараа. Одоо давталт яаж явж ийн гэс би энэ каг устгах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгუთ хараа removed element чинь юу болно гэсэн үг вэ? Тэнцүү k болно гэсэн үг. Ингээ k тэнцүүж явахтай утга нь k болно гэсэн үг шүү. За ингээд утга нь k болно гэсэн үг. За ингээд явангууд индекс дээр нэмэх нэгээс би индексгээ өгсөн биш үү? Юу 3 гэж өгсөн гэсэн үг устгах гад. Removed element нь k болцсон. Тэр нөгөө индекс нь 3 байгаа. Тэгвэл энд яа гэсэн үг вэ? 3 дээр нэмэх нэгээс энэ гэсэн үг. 4-өөс эхлээд. Эндээс эхлээд. 4-өөс эхлээд хэмжээ хүртэл энэ хүртэл давтна. Давтахдаа юу хийж гин? Элементийн i-аас нэг тэнцүү элемент i гэж байна. Хараа. Элементийн i-аас нэг гэдэг чинь энэ мөн шүү дээ. Элемент i чинь бол энэ шүү дээ. Одоо бол курсор яг энд байгаа. Давталт эндээс эхэлж байгаа. Элемент i гэдэг бол энэ. Элемент i-аас нэг гэдэг бол энэ. Энийг энэ болго гинэ. Тийм бооз. Элемент i-аас нэг нь тэгээд ингээд хэмжээ хүртэл явна. Дараа нь энэ 5 дээр ирнэ. Ингээд. Дараа нь 6 дээр ирнэ. 6 дээр ирнэ. Ингээд. Дараа нь 7 дээр ирнэ. Энийг аваад ингээд. За ингэн гутаа хамгийн сүүлд нь яаж ийн? Size-аас хасгасах нэг нь 0 гинэ. За энэ size-аас хасгасах нэг нь 0 гэдэг чинь хоёр үйлдэлийг зэрэг хийчихэж байгаа шүү guys. Хоёр үйлдэлийг зэрэг хийчихэж байгаа. Ямар хоёр үйлдэлийг зэрэг хийгээд байгаа найз вэ гэхээрээ ийм хоёр үйлдэл зэрэг хийж байгаа. Энэ size хасгасах нь урдаа араа хэдүүлээ нөгөө нэмэх гэж ингэж явдаг штэ. Энэ бол үйлдэл хийсний гадаар нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Хасах size гэхээрээ үйлдэл хийхээс өмнө хасж байгаа гэсэн үг. Энэ юутай адилхан байх вэ гэхээрээ үүнтэй адилхан байна. За size тэнцүү size-аас хасах нь 1. Элемент size тэнцүү 0 гэсэнтэй адилхан байна гэсэн үг. Тэрийг ингэж хэлбэрчилж бичиж байгаа шүү. Өөрөөр хэлэх юм бол size-аас хасах нь 1 буюу элемент чи одоо хэд болсон? Size чи хэд байгаа? 7 байгаа шүү дээ. Ингээд хэд юм бэ те? 7 байгаа гэж үзчих те. 7 элемент байгаа 7 8 байгаа ч юм уу. За size нь 7 байгаа гэж үзчихье. 7 гэдэг тоо байгаа. Тэгвэл яаж ийн гэсэн үг вэ? Size гэдэг утгынхаа нэг 6 одоо нэгийг хасаад энэ чинь 8 байгаа юм биш үү guys? Энэ араа 8 байгаа. 8 элемент байгаа шүү дээ 8 байгаа. Тэгээ нэгийг хасаад энэний утгыг нь 0 болгочих гэсэн үг. Тэгээд дараа нь size-ыг хадгалсан байгаа нэг хувьсгч байгаа да size тэнцүү тэтгэд нөгөө 8 гэж байсан бол энэ үйлдэлээр size нь 6 болчих одоо 7 болчих гэсэн үг. За ингээд хэмжээг одоо яаж байгаа үйлдэл. За дараагийнх нь нэмэх үйлдэл. Индексийг шалгахад энд check индексээр шалгасан ч болно. Энд би зүгээр давхар шалгачлаа. Size нь элементийн хэмжээтэй тэнцүү байх юм бол нөгөө энэ үйлдэлээр за энийг шууд зүгээр хуулаад тавьчаар энэ зүгээр change array length гэдэг ийм Java-гийн жоохон хүчтэй үйлдэл гэсэн үг. Шууд massive хэмжээг 2 дахин хэмжээгээр нэмэгдүүлчихдэг үйлдэл. Тэгээ сая нөгөө элементийг одоо хэмжээг massive нэмэгдүүлэхийн тулд өөр нэг том massive залгуудаа түн луу хийнгуудаа түүнийхээ нэрийг replace хийгээдсэн бол энд бол change array length гэдгээр шууд энд 2 дахин томруулчих бас болдог. Гэхдээ 1D гэж шүү. Length 1D буюу нэг хэмжээс massive-ийг одоо хэмжээг нь 2 дахин нэмчих болдгоо гэсэн үг. За ингээд элемент хэрвээ хэмжээ нь элементийн хэмжээ хоёр нь ингээд тэнцүү. Тэ нөгөө элемент буюу одоо нэг massive байж та объект төрөлтэй massive чинь одоо length буюу хэмжээ нь одоо size буюу яг хитэн ширхэг элемент байгаа гэдэг чинь тэнцээд эхлэх юм бол дүүрсэн мэн гэсэн үг те. Түүний хэмжээг 2 дахин бол нэмж одоо болгож 2 дахин нэмж өгч байгаа гэсэн үг.
За эд үйлдэлээр одоо эд үйлдэлийн дараа нэмснийхаа дараа яа гэсэн үг гэсараа яах вүлээ? Нэг нэгээр нь одоо яаж юм? Сайзаас хасах нэгийг нь нэг нэгээр нь хоригдуулангуудаа i дээр нэмэх нэг элементийг i болгож ийн гэсэн үг. Элементүүдийг баруун тишээ гүйлгэж байгаа л гэсэн үг шүү guys. За элементүүдийг баруун тишээ гүйлгэж байгаа. Юм нэмхийн тулд баруун тишээ гүйлгэж байгаа. Хаанч нэмсэн хамаагүй үл харгалзаад 0 дээр нэмэх байсан ч энэ одоо энэ энд нэмэх байсан ч энд нэмэх байсан ч одоо энд нэмэх байх гэж үзэлээ. Тэгвэл энийг бүгдийг баруун тишээ ингэ зөөж байгаа гэсэн үг. Тэгээ энд шин k-га ч юм уу нэмж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ энд хэмжээг нэгээр нэмэгдүүлж байгаа хараа. Size нэмэх гэж байгаа сте. Тэгээ элемент индекс буюу хэдвгээр индекс элементээр нэмэх гэсэн юм бэ гэдэг багхгүй юу? Одоо шил индекс нь 4 гэх юм бол энэ 4 дээр би нэмье буюу энэний орн нэмнэ гэсэн үг. Тэгэнгუთ яаж юм? Size-аас хасах нэг буюу одоо тэгээд индекс гэсэн үг шүү дээ тий. Одоо эндээс хоошоогоо нэг нэгээр ингэж нэмээд тухайн байршилд одоо биш. Эндээс ийшээ нэг нэгээр ингэж нэмэн гутаа энэ тухайн байршилд оруулсан утгаагаа хийчих байгаа гэсэн үг. За иймэрхүү байдлаар нэмэх арга байна. За дараагийнх нь за баруун тийш хурдан гүйлэх арга гинэ. За энийг та бүхэн зөвөр өөрөө дараа лекцээс харж байгаа ашиглаж үзээрэй. Яг нь stack system-ийн array copy гэдгээр зөвөр ингээд хурдан шууд саяны энэ гүйдгэж байгаа үйлдэлийг ингээ хийч болно л гэсэн үг. Энийг нэгээр шилжүүлж энэ Java array copy гэдэг ийм амар функц байна. Айгу амархан хийдэг функц байна. Юу их өгсөн ч одоо энд биш бүх тайлбар нь ер нь ингээд энэ функц болгоны ард ийм нэг нүүр тайлбар байгаа. Юу хийж байгаа логик утгуудыг ч гэсэн гаргаж байгаа. Эхлэл нь одоо энэ параметр авч штэ 1 2 3 4 5 параметр авч байгаа бол энэ нь юу юм, энэ нь юу юм, энэ нь юу юм гэдэг ийм параметруудын утгууд логикууд нь бүгдээрээ тайлбартайгаа байж идэг. За энэ бол амархан 0-оос хэмжээ хүртэл нь гараад тэгээ бүгднгийн нэмэл ингээд энд яаж хэвлж харуулж байна. Нэг сонирм биш. Тэгээ бүгдийг хэвлж харуулж байна. За ингээд бидний лекцийн ажил дуусж байгаа. Одоо хэдүүлээ жишээ харуулаатай явснараа. Өнөөдөр тэгэл array liner list үзэх нэ шүү. За дасгал ажил. За дасгал ажил гэдгийг хэлээрэй. За дасгал ажил гэдэг ингээд дараа. За дасгал ажил одоо энэ дасгал ажил ер нь бол юу юм байгаа шүү. Өгдлийн бүцэн юм байгаа. Дасгал ажил ч юм уу ер нь дасгал ажил өгдлийн юу болгоны дараа дасгал ажил байгаа. Яг го би даалт гэж өгснөө жишээ өгдөг. Тэрэн дээрээ жишээ гаргаж өгдөг. Тэгээд дасгал ажил жишээ гэдэг ингээд явдаг байхгүй юу? За array liner list-ийн дасгал ажил гэдгийг дарангууд энэ хоёр дахьыг нь дарангууд ийм биднэрт юу орж ирнэ. Гаргаад ийм фолдер гарч ирнэ. Энэ дотор юу байж гин гэсэн чи ийм 3 код байна. Тэгээд exercise гэдэг ганц PDF байгаа. Энэ та нарын дасгал ажил гэсэн үг. Дарангууд ингэнэ. Тэр нөгөө юу шүү eprox гэдэг нэг юм татна гэдээсэн шүү дээ өглийн бүцэн дээр байсан. Энийг дараа нь татахыг нь өгсөн дараа зааж өгье. Одоо ямарсан энэ хэрэг болох кодуудыг өгсөн энд салгаад авцсан байгаа шүү. За тэгэнгუთ хэдлийн энд нэг шинэ project үүсгэт. За одоо дараалттай гоё юмнаа. Шинэ project үүсгэе. Java-гийн project. Энийг хэдүүлээ data structure гэж. За data structure. За энэ дотор нэг юм package үүсгэх шаардлагатай байх. Тэр package-ийг хэдүүлээ array liner list гэж. Array liner list-тэй package үүсгэж. Энэ дараа энийг устгалаа data structure гэсэн чи болохгүй юм байна. Яагаад гэсэн чи надад өмнө нь үүссэн байсан юм байна. Тэгээд нөгөө folder-оос аваад ирчихэв. Би data structure гэхгүй зүгээр арай өөрөөр нэрлэж. DS гэж data structure. Окей болно шүү дээ. DS гээ үүсгэчлээ. За package дээр нөхсний энэ чи нөгөө array liner array гэдэг буруучцээ liner list. За ийшээгаа нөгөө 3 код хийсээ татаж авсан юм 3 код байх нь downloads дотор байгаа энэ array liner list, change array liner list гэдэг юм 3 класс байна. Энийгээ шууд чирээ хийч. За ингээ алдаа зарна 4-ийн дагуу гэдэг шиг алдаа заана. Энд юу гэж тавих хэвээр. Import array liner list. За ингээ тавьчихна гэсэн үг. За юг нөөс console. За энийг хэдүүлээ. Энэ дараа Java-гийн util энэ import биш шүү дээ. Package. За энэ ингээ болцсон. За change array length гэдэг энэ зүгээр яг нөгөө massive-ийн хэмжээг нөгөө юу байгааз энэ нөгөө нэг сая нөгөө нэг энд ярьсан шүү дээ. Лекс дээр ярьсан та айгу амархнаар massive-ийн хэмжээг нэгээр нэмэгдүүлээд байна гэж ярьсан шүү дээ, тэ.
add хийхэд одоо нэмээд нэгэд одоо энд байгаа энэ байна. Энэ байна. Change array length гэдэг. Энийг огч зүгээр юу болгоцсон юм бэ шүү. Class хийсэн юм байна. Зүгээр л энэ Java public class зарлаад change array length гэдгийг авсан юм байна. Энэ нь massive-аар юу авч байна? Object төрөлтөө нэг massive аваад n болон new одоо n болон шинэ хэмжээ гэдгийг л авсан юм байна. Тэгээд энд нөгөө нэг array-ийг шинэ array-ийг үүсгэнгуудаа copy to map гэх үйлдэл энд ингээ хийдэг. Буюу энэ change array length гэдэг энэ класс бол ерөөсөө юу ах нь? Ингэж massive-ийн хэмжээ өөрчлөхөд зориулагдсан л класс байна гэсэн үг. Энийг дараа нь ямар ч та нар төсөлж аваад ирсэн энийгээ хуулаад massive-ийн хэмжээ өөрчлөхдөө шууд удаа ашиглаад иж болно гэсэн үг. За liner list. Юу энийг одоо энийг бол жишээлбэл юу гэж нэрлэх вөхлөө util гэж нэрлэнэ. Utilities одоо counter модо тоглохдоо бидний юм шийддэг шүү дээ. Галмаа шийдээд туслах функцүүд, туслах одоо класс гэсэн үг. За одоо энэ байна. Энэ одоо нөгөө backend-ийн сервис байна л да. Энэ дээр ингээд туслах классууд ингээд бичцаараа logger, async одоо ийм өөр ингээд on сарыг өөрчлөх, алдааг барьж авах. За тэгээд юу гэдгийг те ингээд за энэ хамаагүй. Энэ logger буюу одоо нөгөө ийм log бичих одоо алдаа гарсан бол файл руу бичих юм. Энэ дандаа туслах буюу энийг дараа нь хуулаад энэ гурыг хуулаад ямар ч backend-ийн төсөл хийсэн шууд ашиглаж болно гэсэн үг. Ямар төслөөс үйл харгалзаа зүгээр туслах функцүүд гэсэн үг. On сар харуулдаг. On сарыг оруулсан on сар цагийг хэдэн минут секундын өмнө гэж харуулдаг ч юм уу нэг иймэрхүү үйлдэлүүд хийхэд зориулагдсан ингээд туслах зүйлүүд ингээд байх нэ. За одоо ингээд хэдүүлээ энийг харцгаая. Төрөөнийх чинь байна. Liner list-ийг хардаа guys. Liner list гэдэг чи юу вэ? Яг энийг бол мэдэн штэ. Хэдүүлээ мэддэг үйлдэл байгаа сте. Тэ? Яг мэддэг үйлдэл байгаа сте. Зүгээр л object гэдэг шинэ өглийн төрөл оржсэн. Энийг зүгээр юу гэсэн үг вэ? String, integer, double float алийг ч авч чаддаг. Object гэдэг нь хамгийн том өглийн төрөл гэж ойлгож хэрэгтэй Java-гийн хувьд. За ингээд интерфейс байна. Интерфейс аваад I гэдэг интерфейс байна. Public интерфейс байна. Ийм функцтэй байна л гэсэн үг. Буцах утга. Тэгээд параметрийн өглийн төрлөөтэй байна. Array liner list руу ордоо. Ингээ орохоор юу байна? Array liner list нь liner list-ийг хэрэгжүүлсэн юм байна. Array liner list нь одоо ингээд git remove гэдэг үйлдэлүүдийг хангачиж хараа. Add гэдэг үйлдэлийг хангачиж toString гэдэг үйлдэлүүд байна. Тэгээд доор нь өөрөө test program буюу main функцтэй шүү. За array liner list чи өөрөө main функцтэй. Одоо энэ аралд array liner list гэдэг класс шүү дээ. Энд ингээд дараад та. Энэ класс бол доороо өөрөө юу таах нь энэ дуусч шүү дээ. Энэ дуусч байна. Өөрөө зүгээр main функцтэй. Main функцээс салгаагүй array liner list дотор хийцэн гэсэн үг. Тэгэхээр энэ дуудагдана. За энэ маань яаж вэ? Liner list өгөгдлийн төрөлтэй гинэ. Liner list өгөгдлийн төрөл буюу ийм интерфейс байна ийм интерфейс. Liner list одоо ийм өгөгдлийн төрөлтэй X гэдэг ийм хувьсагч. Энэ бол array liner list гэдэг одоо ийм энэ liner list-ийг хэрэгжүүлсэн array liner list гэдэг нэртэй классаар объект үүссэн байна гэсэн үг. Нэг класс дотор байгаа шүү дээ. Тэгээд энд юу хийж ийн гэсэн чинь хэмжээг нь хэвлэж байна. Энэ бол 10 гэж хэвлэн те. Ягаад гэвэл array liner list-ийн энд би 100 ч юм уу 50 гэж тавьж өгөөг болохоор 10-аар нөгөө нэг үүснэ гэдэг хэдүүлээ энэ кодыг нь бичээд өгсөн байгаа те. Дээр байгуулж хүнс дээрээ. Энэ байна шүү дээ те. Энд 10 энийгээ дуудаад 10 гэсэн үг. За ингээд доошоо явангууд дараа нь is empty гэж байна. Үнэн байх юм бол энэ бол юу гэж хэвлэх вэ? Жигсаалт хоосон байна гэж хэвлэнэ. Үгүй байх юм бол жигсаалт хоосон биш вэ гэж хэвлэнэ. За x цэг гिचээд одоо ингэж байгаа. Гээс хараа. Одоо хардаа x add гэдэг чинь ямар юу аавна гэж байна. Эхнийх нь index гэдэг одоо хувьсгч нь int төрөлтэй байна. Дараагийнх нь object төрөлтэй element орж ирэх юм гэсэн үг. Object төрөлтэй element орж ирнэ гэхээрээ guys энэ хараа. Би энд new integer гэдэг одоо жишээлбэл энд одоо ингээ 2 2 واخгүй 2 гэдэг өгч болно. Заавал integer гэхгүйгээр ингээ 2 3 гэж өгч болно. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ лөө хийгээд байгаа шүү дээ те энэ лөө object төрөлтэй element рүү хийгээд байгаа байхгүй юу? Object гэдэг чинь өөр юу гэлээ? Integer, double float алийг ч авч болдог гэсэн байгаа шүү дээ. Тийм болохоор энд зүгээр шууд ингэсэн ч болдог гэсэн үг байхгүй юу? Ингээд string зарлж агаад ингэсэн ч болно гэсэн үг. Ингэсэн ч болно гэсэн үг. За яг хоо жоохон амархан харагдах үүднээс надад 2 6-1 гэдэг юм юу үсгсэн. X цэг size гэх юм бол одоо хэд гэж хэвлэх вэ? Энэний дараа 4 гэж хэвлэнэ. Тэгээд x-ийг хэвлэх toString-аараа x гэчүүл энэ чинь шууд toString-ыг хэвлэгдээд 2 4 6 1 гэдэг нь гарна. Index of гэчээ 4 гэчих юм бол юу вэ? 4 байгаа буюу 0 1 2 3 гэдгийг буцаана. Индекс нь бага байх юм бол их байх юм бол за тэгээд энэ чинь араа remove хийж үтсэн байна. Тэгээд is empty гэж үтсэн байна. За энийг ажлуулаа харах юм бол дараах үр дүн гарсан байна. За энийг хараа.
Анхны утга initial size нь 0 тэг байсан. Is empty гэсэн чи одоо 0 байгаа юм чинь empty байна. Size нь одоо 4 болсон, хэмжээ нь 4 болсон. Ийм 4 элементтэй болжээ. 4 гэдэг элементийн индекс нь 0 1 2 буюу энэ 2 юм байна. 3 not found буюу би 3 гэж хайнгууд 3 гэдэг индекс олдоогүй байна. Индексийг нь git гэдэг үйл байгаа араагаас энд одоо git гэдгээр хийсэн байна хараа. Git 03 гинэ. Git 0 дээр 1 гэдэг үйлдэл энэ байна. 3 дээр 6 байгаа юм байна. 2-ыг устгахыг гинэ. 2 гэдэг нь 2 дахь индекс баха. Харъя. Remove эхлээд remove 1 гэж байна. Дараа remove 2 гэж байна те. Тэгэнгუთ remove 1 гэдэг индекс гэдэг чинь 0 1 энэ 2-ыг устгах чинь гэсэн үг. Тэгээд ийм болсон. Дараа нь хэдийг устгасан байна? 2-ыг устгах чинь. Тэгэхээр ийм байгаагаас 0 1 2 буюу 6 нь усна гэсэн үг. Тэгэхээр 6 услаа гэсэн үг. Тэгэхээр энэ чагсаалт маань 1 2 болсон гэсэн үг. Чагсаалт хоосон байна уу гэж шалгасан. Хоосон биш байна. Чагсаалтын хэмжээ одоо хэд гэсэн чинь 2 байна гэсэн үг. За одоо энэ хичээл ингэж явж байгаа. Одоо эндээс хэдлээ даалгаврыг харах юм бол даалгавар айгу гой бөгөөд ойлгомжтой байгаа. Даалгавар харах юм бол ингэж байна. За яг уу энэ ч нэ бичээд my array liner list нэртэй классыг одоо array liner list-ээс одоо удамшуул тодорхойл энэ гэсэн байгаа. Энийг хэдүүлээ хасан гутаа my array liner list гэдэг класс үүсгээд тэр нь array liner list классаас одоо extend хийж өргөтгөж удамшина гэсэн үг. За гэхдээ ингэхгүй байг заяа guys. Энэ хоёрыг нь хасчээ. Яг гоо энийг нь ойлгоод хийвэл хамаалга айгүй амархан ойлголттой. Өснө жишээ ихтэй энийг яаж хийхдээ үзүүлчихнэ. Зүгээр одоо энд array liner list гэдэг энд юм байгаа үстэй энд юун дээр нэмэхгүй шүү. Liner list дээр нэмэхгүй. Liner list-ийн элемент одоо энэ метод биш үү те одоо функцүүд нь одоо интерфейс дотор орсон байх хэвэл эдгээр заавал байх ёстой л гэсэн үг. Заавал байх ёстой. Бид нар харин ингэ гинэ. Array liner list дээр энд одоо get index get ингээ байсан шүү дээ. За түүнтэй адилхан max minimum одоо хамгийн ихийг нь хамгийн багыг нь бүх элементүүдийн нийлбэрийг integer оруулна гэж тооцоо бүх элементүүд нийлбэрийг дунджийг зөвхөн сондгой элементүүдийг нь устгах нь бас сондгойнуудыг нь түг устгаач гэсэн үг. Тэгээд дараа нь sort буюу ирэмблэн. Энэ үйлдэлүүдийг хийнэ гэсэн үг. За дараагийнх нь энэ бол хамгийн амархан үйлдэлүүд шүү. Энийг хийнэ гэсэн үг. Одоо шинэ ихний хоёрыг нийлүүлээ хийж үзнэ. Дараагийнх нь яаж вэ? Аргууд хоёр нь дараагийнх нь clear цэвэрлэн бүгднгийн хоосон болго. Энэ жоохон хэцүү. Remove range буюу тэдээс тэтгэх нь устгах гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол 3-аас 5 дахь нь устгах гэвэл эдрийг устгах чинь гэсэн үг. Ингэж устгах гэсэн үг. Тэгээд эдрийг нь ийшээ зөөгөөд ингэ тавина гэсэн үг. За тэгтээ гайгүй. Хэцүү болоос биш. За тэгээд last индекс буюу элементийн чагсаалтын хамгийн сүүлд хаана байршиж байгааг болно гинэ. Өөрөөр хэлэх юм бол нэг одоо энэ ч шилбэл h гэдэг ингэ байх юм бол h гэдэг элементийг хайх юм бол last index of дээр h-ийг оруулах юм бол 4 гэж хуцаана л гэсэн үг. Зүгээр араа index of last биш index of гэдэг үйлдэл чинь нөгөө array liner list дээр байхдаа хамгийн ихнийхийг буцаад байгаа шүү дээ. Энд бол хамгийн сүүлийнхийг буцаана гэсэн үг. За тэгээд энэ элемент хит орсныг нь тоолж молдог ч юм уу тийм бас байж болно. За ингээд эдгээр үйлдэлүүдийг хийж явах нь байна. За одоо max-ыг олохыг зүгээр гялцуулаа хийчих хэдүүлээ. Энийг хийх юм бол index of remove add энтергээ зөндөө үйлдэлүүд байна. За тэгвэл одоо хэдүүлээ өсний энэ зүгээр max-ыг олох үйлдэлийг зүгээр gas хийчих. За ингээд check index git-ийн дараа хийчихнэ. Git болон index өөрийнхөө юмнуудыг ашиглаж болно шүү guys. Ер нь бол. За дараагийнх нь ингэ хэлээ. Public төрөлтэй max-ыг олох буюу object буцаах юм байна. Тэгээд энд бол max гэдэг нэртэй юм функц бичлээ. Энэ ямар нэгэн юу байхгүй. Max-ыг буцааж болно. Эсвэл хэвлэдгийн одоо юу гэж байна? Утгыг олох. За яг хаа олоод буцаадаг байх уу, хэвлдэг байх уу гэж нарийн тэрийг бодоод байна. За ингэнэ. Public төрөлтэй object байх нь байна. Max гэдэг нэртэй. За max гэдэг нэртэй. За энд гарч байгаа алдаа нь эртүр нь хийгээрэй л гэж байна. Энд нэг элемент нэг ямар нэг юм буцаагараа л гэсэн үг. Тийм болохоор алдаа гарч байгаа. За одоохонд ингэ орхичих. За max-ыг олдог зүйл хийх нь байна. За эртүр нь гिचээд ингэ цэг тавиа зүгээр орхичих. Одоохондоо. За энэ дараа ийм зүйлийг хийсэн байна. Index of гэсэн чи ялла элементээр нь бүх индексийг хайхдаа ийм юм ашиглаж ирсэн юм байна. Тэгвэл би бас энд 0-оос size хүртэл давтаж болно доо. Энэ дотор үйлдэл хийж болно доо.
За энэ дараа ингийн object төрөлтэй temp одоо max-гээ хувьсгал зарлчээ. За энийг одоо git max гэдэг функц зарлчээ. За зөвхөн max гэдэг функц биш git max болгочихъя зүгээр яах вэ? зөв max гэдэг энэ хувьсгал зарлангуудаа max тэнцүү юко элементийн 0 хамгийн ихний элементийг хамгийн ихгээ үзчихлээ. Тэгэд энэ тогтч нэгээд нэгээс эхлүүлчихье. 0-оос биш нэгээс эхлүүлчихье. Одоо яаж шийдлээ шалгана гэсэн үг хэрвээ элемент нь a-ийн max-аас их байх юм бол max тэнцүү юу гэсэн үг вэ? a гэсэн үг. Биш. Элемент a гэсэн үг. За элемент a гэсэн үг. За энд алдаа заанаа. Алдаа заахта юуг заах вэ гэхээр энэ болохоор object юм биш үү? Энэ хоёр чи хоёулаа object юм биш үү гэж юм алдаа зааж байгаа. Бид нар бол int гэж явааг байхгүй. Энийг одоо хэдүүлээ int гэх юм бол энд алдаа зааж байгаа. Тэгэхээр энэ бол object гэсэн үг. За энд бол объектуудыг хооронд нь харьцуулахын тулд одоо өөр үйлдэл хий. Одоо жишээл энийг хэдүүлээ integer болгож хөрвүүлэх шаардлагатай гэсэн үг. Энд болохоор одоо жагсаалтан дээр integer ч юм уу double ч юм уу ямар нэг утга байгаа бол тэднийг харьцуулахдаа хамгийн ихийг олохдоо элемент i болон mag энэ хоёр чинь болохоор integer төрлийн ч юм уу утга байх хэрэгтэй гэсэн үг. За ингээд хэдүүлээ ингээл int гिचээд ингийн object биш int төрөлтэй гिचээл та. Тэгээд энийг хэдүүлээ integer zig %. За ингээд хэдлээ ажиллуул үзээд. За энд алдаа цаа чинь яагаад яахгүй cast ичгэл гэж байна. Signet int биш. Object-ийг хэдүүлээ integer рүү хөрвүүлэх гээд байгаа шүү. String эхлээд string болго гинэ. Тэгснээ integer болго гинэ. Жохон заваарсан л юм. За яах вэ? Тэгээд явж л яг. За хэдүүлээ эндээс хойш нь юу хараат те. Жохон заваарсан юуг нь хараат. Энд огш нь хийгээд өгсөн example дээр юм байна хараат. Энэ хамаагүй. Энэ бол зүгээр Java-гийн array liner list-ийг ашигласан байх шүү. Энэ бол Java-гийн array liner list буюу util-ийн array liner list-ийг ашигласан. Энд бол бид нэр өөрсдийнхөө үүсгэсэн array liner list-ийг классыг ашиглаж байгаа. Java-гийн util дотроос биш шүү. За энд хэдүүлээ max-ыг олохыг нь хэдүүлээ яаж хийсэн байна. Энд өөр огш юм хийсэн байна. Replace хийсэн байна. За энд алгаа. За тэгвэл дахиад нөгөө кодыг жоохон төгөлдөржүүлээ л да. Хамгийн ихийг олдгоо бичээл да. За ингээд integer-ээр нь энэ юу болцсон? Max нь юу болчихжээ? Одоо жишээл энийг int гэж харж л энэ төрлийн утга хугацаанд гэвэл энд max гэж очих бол энд ингээ алдааг болчлоо. Одоо бид нар шалгалт хийх шаардлагатай болчихж байгаа байхгүй тий? Энд ингэж одоо элементийн a-ийн одоо ингэж заавал бичих гээд байна да. Элементийн a-ийн ийм байх юм бол бас integer рүү хөрвүүлнэ гэсэн үгээс энийг. За одоо ингэж хэдлээ max-ыг олж чадах нь үгүй юу үзье. За max-ыг буцааж чадах нь үгүй юу үзье. Хамгийн ард нь array liner list-ийн хамгийн доор нь юм буцаана гэсэн үг байх нь шүү дээ. Буцаахта систем цэг аваад одоо хэвлэе. Хэвлэхдээ max x цэг max max биш git max гэж би нэрлэлсэн байх хэвээр. Git max. За энийг харъя л да. За энд алдаа заагаад хадгалагдаагүй гэсэн чинь доороо л алдаа заагаад байгаа юм байна шүү дээ. Энэ чинэл алдаа заагаад байна. Git max-ыг хай. Энд нь байна шүү дээ. Git max гэдэг үйлдэл. Array liner list дотор. За тэгвэл isempty гэдэг үйлдэлээр нэг юм юу болгоч л дээ. SS болгоч л дээ. Тэгвэл энд доор нь ямар алдаа заах нь вэ? Энийг аваад хадгалчихъя. За энд яаж юм? SS болчихвол нөгөө заавал implement хий гэж л хэдүүлэнд нь гараад ах шиг байна. За. Git max энд байгаа да. За энийг авлаа. Тэгээ mainтэй хамгийн ойрхон тавьж идэл үзээтэй. Git max эртүр нь public төрөлтэй git max гэдэг функц. За тэгээд дахиад
X чинь болохоор array liner list буюу өөрөөр ингээ объект үүсгэж байгаа. Энийг ингэчи. Array liner list төрөлтэй гэж. Төрөл нь таарахгүй байж болох юм. За гүү мө. Тийм байна. Хараа. Энэ liner list гэдэг нөгөө суур өгөгдлийг нь заавал байх хэвээр liner list гэдэг энэ интерфейсээр зарласан болохоор энэ дотор max гэдэг үйл байхгүй байхгүй. Тэгэхээр бид нэр хоёр төрлөөр хийж болно гэсэн. Хоёр төрлөөр хийж болно. Одоо инхээр git max-ыг дуудаж чадах галтаа заагаад байгаа байхгүй юу? Тэгвэл нэгдүгээр алхам нь public төрөлтэй int-ийг буцаадаг git max гэдэг функц байна гэдэг. Энд зарлчих юм бол энд ажилчин гэсэн үг. Алдаагүй ажилчин гэсэн үг. Энд одоо implement хийж хэрэгжүүлж юу харъя. Хараа тэрвээ. Git max. Энд биш те. Дараагийнх нь хараа. Хоёр орж ирдэг нэг үү? Аагүй. Тийм энд ингээ болцсон гэсэн үг. Одоо энд энэ ажиллах хэвээр дараа нэг гэдэг шин. Одоо алдааг болчлоо шүү. Git max-гээ түрүүний менюс юм бичсэн энэ бол энэ дотор ингээ байж гэнэ гэсэн үг. Ингээд засч болно. Эсвэл энэ маань яг хуу implement хийгээд хэрэгжүүлсэн л юм байгаа үст те. Implement хийгээд энэ маань implement хийгээд хэрэгжүүлсэн л юм байгаа үст. Тийм болов тэгвэл liner list өгөгдлийн төрөлгүйгээр array liner list өөрөөрөө гэх юм бол бас болно. Тэгвэл энэ дотор энийг хэрэггүй гэсэн үг. За хоёр лог байгаа шүү. За одоо энэ юу гэж нэг menu cast. За жижигхэн хөрвүүлтийн алдаа заагадаг шүү. Энд чинь ингээ элементийг хөрвүүлэхэд алдаа заанаа л гэдэг чинь. За хэдүүл энийг яач ил та. Жоох муухан яагаад гэс. Шин засуулчих. Getting max from project. За харъя. Зүгээр хэр засч чадах нь хараат. Гэсэн чи object is contains string-ийг агуулах юм. String-ийг ч нэг агуулад байхгүй те. If element string байх юм бол use integer-ийг ашиглахдаа ингээл array-ийнхаа анханасаа зүгээр яа гэсэн байна л да. Яг хоо ингэж нөгөө даалгавар дээр бол хэдүүлээ огш ингэсэн байгаад байгаа маа. Энэ object гэдгүүдийг дандаа int болгочих гээд ингэ яваад байгаа. Int болгоод. Ингээд явах юм бол илүү ойлгомжтой болно л доо. Энд байгаа object төрлийн утга буцааны одоо enter гэдгүүдийг int болгочиход болчих юм. Гэхдээ энийг int болгомооргүй object чигээр нь байлгах юм бол яах вэ гэдэг огш нь харуулдаг байгаа. Тэгэхээр энд яаж вэ? Is element object contains string-ийг яах юм бол integer төрлөө parse хийгээд за энийг нэг ажиллуулах үзet. Even better no cast needed гэх юм бол энэ яг int байх юм бол шууд явчихна гэдэг л санаа хэлээд байгаа юм. Хааштай чи нэгэнд int юм хийж байгаа бол өгдлийн төрлөө int болгочихвол яа гэм бэ л гэдэг юм санаа гаргаж байна. Тэгээ энэ бараг л надтай адилхан бичээд байгаа юм шүү. За харилт. Бас алдаа заач энд. За энэ алдааг хэдүүлээ. Get max. За зүгээр ингээд яач. You getting parse is not string гэх юм бол энэ object means actually integer then do this cast тэгээд ингээд хөрвүүлээд үзэл гэж юм. За хэдүүлээ no parsing хийхгүйгээр cast хийх буюу яг хоо энэ хамгийн сайн ойлгол нь бол боломжтой бол ингээд л гэдэг. Гэхдээ хэдүүлээ cast гэдгээр хөрвүүлээ. Cast гэдэг нь parse хийхгүйгээр элементийнхаа урд одоо энэ авахж байгаа энэ элемент 0 гэдэг элементийнхаа урд нь хаалтан дотор томоор одоо энэ object төрөлтэй байна шүү дээ. Тэгэнгუთ хаалтан дотор томоор авахж байгаа хөрвүүлэгч өглийн төрлөө бичээд өгдөө. String бол string одоо юу бол integer бол integer гэсэн өглийн төрлөлтөд бичиж өгдөг. За энэ гэхдээ энд integer-гээ зарласан болохоор энэ integer л байх хэрэгтэй гэсэн үг. Энэ string байсан бас энэ string гэж бичих болно л доо. За одоо үзье. За болж байна. Max нь хийдүүлээ. 1 4 байгаа тий. Хамгийн сүүл 4 болцсон байгаа. 4 гэдэг ийм элемент гарлаа гэсэн үг. За энэ жишгээрээ хэдүүлээ даалгавруудаа нухаж хийгээ. Саяны ингээд даалгавар жишээ бүгднгээ нухаж хийгээд энэ одоо 6 9 утгыг логкоор нь бүгдээрийг хийх ёстой гэсэн үг. За та бүхний даалгавар бол энэ үйлдэлүүд хийж байна. Ингээд юу ойлгоно гэсэн үг вэ? Шугамн чагсаалт гэдэг ойлголтуудыг ойлгоно гэсэн үг. За юмыг ингээд том зургаар нь харцгаар амар байдаг. Дараагийнх нь linked list буюу ийм одоо холбоос чагсаалт гэсэн үг. Холбоос буюу биенийхээ дараагийнхыг ингэж мэддэг гэсэн үг. Би 10 алхмын цаанд хэн байгааг мэдэхгүй.
10 алхмын цаанд хэн байгааг мэдхийн тулд би хажуудах хүнээрээ дамжуулаад хажуудах хүн маань хажуудах хүнээр дамжуулаад хажуудах хүн маань хажуудах хүнийг дамжуулж иж олно гэсэн үг. За энэ нэг жоохон балиар. Дараагийнх нь stack гэдэг өгөглийн төрлийн өгчнөөс ингээд орно. Энэ болохоор яг нөгөө шугамн жагсаалтыг чинь илүү босгож тавиад хөндлөн босгож тавиад ийм болгоцсон юм шиг гэсэн үг. Дээр нь давхарлцсан тавгууч шиг гэсэн үг. Тэгээд энэ дээр байгаа үйлдэлүүд нь түрүүний интерфейс дээр нөгөө айгу олон үйлдэлээс бол энэ дээр empty pick push pop гэдэг үйлдэлүүд л байдаг гэсэн үг. Зөвхөн дээрээс нь хийн, дээрээс нь авна. Эсвэл хостно гэдэг нэг иймэрхүү үйлдэлүүд байна гэсэн үг байхгүй. За тэгээд энэ үйлдлийн өгш нэг ийм гоё юу болгож тавьсан. Одоо энэ linked list-ийг хэдлээ үзчихэд дараа нь bdalt буюу дээр үед ийм iPod enter гэдэг нөгөө юу байсан те ингээ хөгжим тоглуулагч байсан. Хөгжим тоглуулдаг linked list-ийг хийх буюу бидний утсан дээр тоглож байгаа та бүхэн одоо нөгөө утсан дээрээ дуу муу татаад ингээд явж байгаа шүү дээ, тэ. Тэр үйлдэлүүд чинь ер нь linked list шиг явж байгаа. Дандаа миний артлах, миний өмнөх shuffle гэх зэрэг үйлдэлүүдтэй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ linked list дээр тэр нөгөө дээр үеийн тэр нөгөө MP3 тоглуулж хийвэл илүү аюулгүй safe байсан гэсэн үг. Тэгээд linked list байдаг. Linked list нэг shuffle-д чаяал тоглоход яа гэсэн үг. Дараагийнх гэж товч дараал ингээд өмнөх хойдох гэж явуулдаг гэсэн үг. Дараагийн дараа юу байгааг би мэдэхгүй. Зүгээр миний өмнөх хойдох хоёроо би мэддэг. Угшаа хошиг гүйлэх боломжтой байдаг гэсэн үг. За энийг хийхийг энэ даалгаврыг заах чад бас хийхээр байгаа. За ингээд энэ шинэ хичээл болохоор хэдүүлээ array liner list. За одоо array liner list дээр маань дараах нийтдээ 9 аргуудыг хэдүүлээ хэрэгжүүлж үзнэ. За өмнөх хичээлийг хэдлээ санаж байгаа бол өмнө нь бол хэдүүлээ max гэдгийг бол хэрэгжүүлж бол үтсэн байгаа. За тэгээд max гэдгийг бол хэрэгжүүлж үтсэн. Одоо бусдуудыг нь хийх тухтай байгаа. За энэ код маань яаж явж байна вэ гэх юм бол array liner list гэж угаасаа байсан шүү дээ, тийм. Энэ маань болохоор liner list гэдгийг хэрэгжүүлсэн байгаа, тийм. Liner list гэдгийг implement хийсэн байгаа. Энэ маань өөрөө ийм интерфейс байгаа. За тэгэнгუთ бид нар энэ чинь шинэ функц нэмэхэд бол заавал нөгөө интерфейс дээр тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг байдлаар ингээд бичиж нөгөө шаардаад байгаа болохоор бид нар ингэж байгаа. Энэ array liner list буюу яг энэ одоо index of public git гэх зэрэг байдлаар энэ public үйлдэлүүдийг бүгднгийн яаж байгаа. Бүгднгийн удамшуулаад өөр класс my array liner list гэдэг нэртэй одоо ийм класс ингээ болгочихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань my array liner list маань болохоор array liner list-ээс удамшсан ийм класс байна. За ингээд яг ялгаагүй array liner list-ийн гэдрээрээ бид нэр одоо нэг package дотор байгаа болохоор ингээд ийм яг энэ доор ингээ үүсгэсэн байсан шүү дээ. Array liner list-ийн main функц үүсгээл ажиллуулад яасан. Яг үүнийгээ хууч тавиал энд нэгэ тавьчихсан. Өөрөөр хэлэх юм бол гаралт нь юу авах вэ гэсэн чинь за initial size нь анхны утга юм ингэж нэмтлээ гаслаа тий ингээд индексийг нь оллоо гэж хамгийн сүүлд нэг max-ыг олж байгаа тий хамгийн сүүлд хэмжээ 1.4 болсон байгаа хоосон биш 2 элементтэй тэгээд max нь 4 гэж ингэж харуулж исэн утгуудыг хийсэн. За одоо ингээд ингэж өгч энэ үйлдэлүүдийг одоо 0 1 2 гэд энэ чи одоо яатсан байна 2 гэдэг чинь 0 1 дээр утгатай байна гэсэн үг. 2 3 нь утгагүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо энэ max-ыг олсныхаа өмнө за max size-ыг олсныхаа дараа ч юм уу те ингэ чи 2 дээр нь одоо энэ бол нөгөө duplicate хийсэн болохоор ингээд өөр юг хийж болно. 3 дээр нь 12. Ерөнхийдөө ингэж болно гэсэн үг. Энэ хоёр ийм ялгаатай шүү. Энийг 3 3 3 гэж юм уу эсвэл 2 2 2 болгоч болно бүгднгийн. Тэгэхээр айгу зардал нь айгу төвхтэй боо айгу их гэсэн үг. Ягаад тэгэхээр энэ хоёр дээр байгаад дараа нь орж ирэх энэ одоо 12 гэдэг элементийг 2 дээр оруулна гэдэг чинь өөрөө тэр нөгөө 2 дээр энэ 12 оронгуудаа тэрнээс хоошоогоо энэ хуучин 10 байсан зүйлсүүд нь бүгдээрээ нэг ишээ баруун тишээ зөөгдөх шаардлага үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд илүү ажилтай гэсэн үг. Элементийн нэм нь зөөж байгаа ажил хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдлээ яг одоохондоо нөгөө хэдий элемент байгаа чийж мэдж байгаа болохоор нэг иймэрхүү байдлаар бичиж явчих. За одоо ингээд хэдлээ харах юм бол max нь 15 буюу list нь 5 элементтэй болсон байна. За юутай хийвч харуулдаг энэ нь шүү дээ, тэ. The list is ингээд энэ нь шүү дээ, тэ. Одоо энийг харъя. List бол 1 4 10 12 15 гэдэг элементүүдтэй хэмжээ нь бол 5 юм байна гэдэг ингээ гарсан байна. За тэгээ max нь 10. Одоо хэдүүлээ яг энэ ч нэ түрүүний даалгавар дээр байгаа юунуудаа аргуудыг бүгднийг одоо хэрэгжүүлнэ гэсэн үг. За тэгэхээр хэдлээ max-ыг олцсон, minimum-ыг олцсон, sum-ыг-ээс олчих. За энийг бол айгүй хурдан хийчих. Дундчиг бас гэс болоод хэдүүлээ энийг бол хийж чаднаа гэсэн үг. За тэгэхээр агшин энэ ч энэ бол max-ыг буцааж байгаа бол одоо энийг хэдүүлээ minimum-ыг буцаадаг болгочих. За жоохон хурдан яриад явна шүү. За ерөнхий онлайн заасан болохоор даалгавруудыг хийж гүйцэтгэх одоо гүйцэтгэлийг нь хэдүүлээ ярьж байгаа. За ингээд жоохон ингээ юу ич Ctrl Shift F Windows дээр дараад
хэлбэршүүлчихье. Тэгээ энийг min гэж нэрлэчихье. Git minimum гэд энийг мэдээж min гэдэг minimum-ыг ингэж явуулчих тий. За ингээ minimum-ыг олчлаа. Гэхдээ энэ тэмдэг нь юу вэ? Нөгөө тийш харж байна. Эсвэл энэ нь энчэнэ minimum энчэнэ орно. За ингээд болчихно гэсэн үг тий. За юу лээ? Тийм. Энд чи их биш value баг үйт. За төсөөнөх зөв. За одоо ингээд хэлээ minimum-ыг олж болж гэнэ гэдгийг харчих. Ингээд. За одоо энэ чинээс git max биш git minimum. За git min гэдэг нэртэй функц үчлээ. Энийг save дараат. Git min. За git энийг minimum болгоч. За гисэн чинь жижигхэн алдаа гарч ирлээ. За эдлээ алдааг хараат. Энэ нь болохоор ингэж штэ undefined бол энэ array list дээр тавиагүй гэж гарч ирж байна тий. За тэгэн гут хэдүүлээ get max-ыг энэчнээс хайгаад үзэлтэй. Array list буюу энэ дээр маань өөрөө зөв энэ бидний өмнөх удамшсан array list дээр get max-ийн энд бичээ хийсэн юм байна. Энд нь нэмсэн юм байна л да. Тэгээд юу гэж яваад байгаа юм бэ? Эндээсээ дуудаа яваад байгаа юм уу? Аль нь ажиллаад байна гэсэн үг баг. Одоо ингэн гут get max ч гэсэн алдаатай болж харагдаж байна тий. За тийм байна. Заавал удамсан дээр бичиж өгөх ёстой л гэдэг юм байна л да. Энд чи энд болохоор инг эсвэл cast гэдэг. Энэ cast хийх ерөнхийдөө шаардлага байхгүй. За агш энийг яа. За байж байгаарай. Minimum зүгээр ингээд их body-г зарлцгаар end max-ыг харуулахгүй л дээ. Max 0 буюу одоо энэ array list-ийг ашиглаад яваад байна гэсэн үг шүү. За ингээ хэдүүл энэ кодыг яг хурдан явахын тулд энэ кодыг хуулаад төр зүгээр энэчний зүгээр одоо энэчнийхээ хамгийн доор нь явчих. Энэнийхээ main функцийнхаа дээр нь бүгднгийн залгуулаа биччихье гэсэн. За ингээ max-ыг хийсэн, minimum-ыг хийсэн. За ингээд энэ хоёрыг ингээд тавьчих. За ингээд түрүүний үйлдэлүүдээсээ яг энэ доор байгаа энийг хуулаад тавилаа шүү. За элементүүдийг ингээд энэ бүх үйлдэлийн дараа элементүүдийг нэмээд тэгээд хэмжээг нь аваад ингээд явж байгаа үйл. За яг одоо нэг ажилуулад харъя. Өөр энд бол алдаа зааж байна. За энд юу гэж алдаа зааж гэсэн чинь ингээд unimplement одоо юу байна гэж алдаа зааж. Тэр нь болохоор тэр нь хаана байна? Энэ хитрхи том болохоор гэж нөгөө өөр юу л зөөсөн юм л та. За git minimum git max гэдэг ингээд үзчих. Is empty гэдгийг оруулаагүй лээсэн юм. За энийг хэдлээ хайчих. За харъя. Max 15 max 15. За 2 удаа max-ыг олцсон. Энэ бол хэрэгцээ байхгүй. За ингээд max-ыг олцсон. Одоо minimum-ыг олъё. Git min. За ингээд minimum. За max нь minimum 1 max нь хэд. За эдгээр зүгээр мен үндсэн array list-ийнхаа main-ийнхаа дээр бичсэн байгаа. За дараагийн бодлого нь хэдлээ юу боллоо? Нийлбэр дундаж юм байна. За нийлбэр болох бол амархан шүү дээ тий. Git sum гэж. За тэгээд энэчнээ integer төрөлтэй sum тэнцүү 0 гэдэг юм юу тавиад одоо анхны утгатай ховсог зарлаатай. За тэгээд ингээ элемент бүрийг ингээ аваад давтаад авцсан байна. За тэгээд энэчнээ sum нэмэх тэнцүү буюу sum тэнцүү sum дээр нэмэх нь value. Return sum-ыг хуцаана гэсэн үг. За дундчиг олох нь амар амархан. Дундчиг нь олоод. За дундчиг яаж олох вэ гэхээр get average гэж. За get average гэчээд sum-ыг олчихно. Дундчид бол git sum буюу sum-ыг олчихно. Энэ ерөөсөө ийм л юм хийхэд болох юм байна. Return get sum гэдэг өөрийнх нь энэ функц гээс. Энэ функцийг хуваах нь get size гэж байгаа илүү. За эндээс идэл хараат. X-ийг size юм байна. Size гэдэг юм функц байгаа юм байна. За sum гэдэг энэ функцээс гарсан үр дүнг size-д хуваагаад дундч нь олох хэрэгтэй. За одоо идлээ энийг ажиллуулж үзье. За энэ бол sum, энэ нь avg. За энэ дээр хэдүүлээ ямар функц үчлээ? Average sum эхлээ sum get sum. За энэ ч болохоор get average. За get гэдэг нь ерөнхийдөө зүгээр би л хийж нэрлээд байгаа шүү. Ер нь зүгээр юмыг авах чагаа бол get гээд утгааг оноох set гэдэг. Утгааг онохгүй бол хэдүүлээ угаас void хийж байгаа процедураараа set гэдэг нь бол void байж таарна гэсэн үг. За тэгээд calculate янз бүрийн юм бол байж болно. Нэрлэх арга бол янз бүр байна. За энэ sum-ыг хэдүүлээ харъя л та guys. За одоо хэдүүлээ харъя. За энэ юм байна. Тэгээ sum гэсэн 41 гинэ. Ер нь нүдэн баримжаагаар бол ер нь яг л харагдаж байна. Дунд чинь 8 гэж байна. 41-ийг
Одоо энэ хэмжээндээ 6 доо хэд дугаацсан юм те. 5 дугаацсан. Тэгээд 8 гэж гаргаад байгаа юм уу? Тэгээд 5 л ш. Тэгээд 8 л гэхгүй. Интежер төрөл болохоор ингэж гарч байна. За дараагийн бодлого. За энэ яаж вэ? Сондгоогийн устгах гинэ. За сондгоонуудыг нь устгах юм байна. Тэгээд ирэмбэл гэж байна. За бөмбөлгөн хайлт гэдгээр хэдвэл бөмбөлгөн сорт гэдгээр ирэмбэлчих юм. За сондгоог бол амархнаар хэдүүлэх хийчнэ. Энэ үйлдэлийг хуулж байгаад энийг бол сондгоог устгах нь бол юу void байж. Remove odd. За remove odd. За бидэд бол remove гэдэг функц аливж pre-access дээр юугаар өгснөр байж байгаа. Энэ айгуу гоё хөөрхөн болцсон тий. Remove гэдэг нь индекс өгөнгүүд check index буюу тэр индексийг шалгаад байх энд бол нөгөө устгаж байгаа элементийг хадгалж авч үлдээд за тэг элементийн дараагаас одоо өмнөхөөс элемент хүртэл одоо ингэ нэгээр шилжүүлж байгаа буюу устгасан элементийг ингээд зүүн шахаж байгаа гэсэн үг тий. Тэгээд хэмжээг нэгээр энд хорогдуулаад тэгээд хамгийн сүүлийн элементийг нь нол болгочоод ингээд бид нэр юм устгах үйлдэл хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ үйлдэлийг нь бол ашиглахад болно гэсэн үг. За remove odd гэдэг маань өөрөө юутай байж гэх. Ямар ч тийм юу бити байг ингээд бити байг тий. За ингээ value гэдэг юм авч л байг. Value гэдэг чинь угаасаа давталын дотроо return одоо хэрэггүй. Элемент бүрийг нь авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ элемент бүр нь value байна гэсэн үг. Одоо хэдл ингээ шалгах чинь амар амархан шалгах чинь хэрвээ value буюу утга нь одоо юутай хуваагаад проценттай хуваагаад 2 хуваагаад үлэгдэл нь тэгтээ тэнцэхгүй бол гэдэг чинь сондгоо бол гэсэн үг тий. Сондгоо байх юм бол remove гэдэг өөрийнх нь үглэлийг одоо discig гэж заавал бичих алгүй л дээ. Remove энэ ч нэ I ус тэр элемент гэхгүй юу? Элемент хүрнэ гэсэн үг. Тэгээд эннийхээ доор нь хэдүүлээ I хасах буюу нэгийг хассан болохоор давталтын тооноос ч гэсэн нэгийг хасаж явуул зүгээр гэсэн үг. Яагаад нэгийг хасаж байгаа вэ гэхээр энэ бол хэмжээ хүртэл давтаад байгааз I нэгээс хэмжээ хүртэл давтаад байгаа. Remove гэдэг энэ үйлдэл чинь одоо дээр байгаа энэ үйлдэл чинь size-аас нэгийг хасаж байгаа байхгүй. Size гэдэг одоо бидний нөгөө хувьсгч утгаас size-аас нэгийг хасаж байгаа болохоор илүү яг матчлахын юуны тулд матчлахын тулд яг таарахын тулд бид нэр бас энэ чинь I-га хасж өгч байгаа. Тэгэхгүй бол I хасгасах байхгүй бол энд бол алдаа гарах буюу индексээс халсан алдаа гарах одоо боломж бүрдэнэ гэсэн үг. Тийм болохоор бид нэр I-га нэгээр хорогдуулж өгч байгаа. За ингээд сондгоог устгах гэдэг үйлдэл бол void үйлдэл байгаа. Тэгэхээр хэвлэх үйлдэл дотор ажиллах нь жоохон цохимжгүй. Шууд энэ чинь x-ийг remove odd гэдгийг ингээд ажиллуулчихна гэсэн үг. Ингээд дараа нь энэ дараа list гэдэг одоо энэ шүү дээ тий. Шууд x буюу x гэдэг чинь өөр array liner list юм жигсаалт юу байгаа шүү дээ тий. Объект байгаа. Тэгээ array liner list-ийн нөгөө toString гэдэг чинь өөрөө энэ араа toString гэдэг энэ үйлдэл чинь өөрөө энэ аахгүй юу? Шууд x-ийг хэвлэнэ гэдэг чинь toString гэсэн үг. Одоо toString гэж энэ үйлдэл гэсэн үг байхгүй юу? За ингэж toString гэж бичихгүйгээр энэ toString гэдгийг ингээ ойлгочтой гэсэн үг. toString бол классын default байдаг хэвлдэг үйлдэлийг бол өөрөг нь хэлэхээр хэвлдэг үйлдэл бол энэ toString гэж хэлдэг байна. String буцаадаг тий. Энд бол string буцаасан байгаа болохоор бид нар одоо юун дотор хийсэн байгаа. Хэвлэх үйлдэл дотор хийсэн байгаа. За одоо энэ сондгоог устгах чадчих. 15 л устгах байсан юм биш тий. Тэгэхээр 15 нь устцсан байна. Тэгэхээр сондгоог амжилттай устгах чадлаа гэсэн. За ирэмбэлчээ. Одоо бол энэ бараг ирэмбэтэй байна. За би энэ утгуудыг жоохон ирэмбгүй болгочихъя л доо. Энд нэмж байгаа утгуудаа 15, 12, тэгээ 13 өгчээл та айгүй нэг юм замбрааг тогч. Одоо ингээд сондгоог устгах гэсэн чи араа энэ 13, 15, 2 орж ирсэн болохоор ингэсэн байна. Одоо тэгээд энэ ирэмбэтэй юм шиг л харагдаад байна л та. Сондгоогоо яасан чи устгасан чи. Энийг 16 алхачих л та. 12 ч. За одоо идлээц. За 1 4 юу лээ? 1 4 тий дээр нь байгаа 1 4 байгаа. Чи 12 13 нь усталсан. Тэгээ 12 16. За эдгээр тэгэхээр арай устгааргүй юм хийж жоохон яахгүй бол 16-ыг нь энд тавиад 14-ийг нь энд 12-ыг нь тавьчих. За тэгээ дахиад нэг элемент нэмэн гутаа тэрийг бүр өгч 7 бишээ 8 гэж тэгш тоо тавьчих. За одоо эдлээ нэг харъя. Нэг 5 дахь элемент хийнэ. За 2 4 12 16 12 8 гэдэг төв жоохон ингээд лараалгүй утга гараад ирлээ. За тэгтээ сондгоог нь бол энд устгуулаа хийсэн шүү энд. За одоо хэдүүлээ sort гэдэг үйлдэлийг хэдүүлээ ашиглая.
sort гэдэг маань өөр бас void байж ялгаагүй public void sort. За энийг хийх нь bubble sort гэж нэрлэжээ. Ямар нэгэн параметр юугаар өөрөөсөө доороосоо параметр аргументээр авахгүй. За энд болохоор энийг явах нь хууллаа шүү гэж. За гэс энийг хууллаа. Хоёр давхар давталт байдаг. Энэ давтал давхар давтал байдаг. Нэгийг нь I гэчээ, нэгийг нь J гэж, нэгийг нь J гэж нэрлэж. J гэж нэрлэж. За тэгээд I дээр нэмэх нь нэгээс. За энийг яагаад гэдгийг өгсөн та бүхэн ер нь бол нэгээс биш I дээр нэмэх нь нэгээс гэсэн үг. I-ийн дараагийнхаас. Ерөөсөө хоёр ингээд хоёр элемент байх юм бол яаж вэ? Энийг энтэй харьцуулна. Энийг бас энтэй харьцуулна гэдэг. Одоо ерөн зүгээр ингэж явахын тулд I эхний давталт нь I-аас эхлээ гүйжээтэл дараагийн давталт нь ерөөсөө энийг сонгоол бүгдэндээ харьцуулаад энийг сонгоол бүгдэндээ харьцуулаад ингэ явчихж байгаа үйлдэлийг бол хийж байгаа. За одоо тэгээд энд жижигхэн нөхцөл шалгах чинь хэрвээ integer гэдэг одоо нөгөө хэлээ тексттэй утгаа болохоор integer гэдэг байгаа шүү. Integer гэдгээ сайхан бичүүлж cast хийгээд элементийн элементийг ингээд тавьчих. За element I буруу зураг хүчээгүйц integer. За буруу юм алгал юм шиг ба штэ. За ингээд тавьчих. За энэ нь одоо нэг лог нөхцлөө бичэн те element I гэдэг энэ нь болохоор энд нэг хаалт байгаа юм гээс. За одоо арай өрөмжлөлтэй харагдаж байна. Энэ нь болохоор одоо integer j гэсэн үг шүү гээс. J. Эхний давталтын I нь дараагийн давталтын j-гээс эрс их байх юм бол. За нэг үйлдэл хийх нь байна. Эрс их байх юм бол яах вэ гэсэн чинь би шинэ обжект хувьсгал зарлаа. Обжект бол хамгийн том хувьсгалч. Temp буюу төр хувьсгал зарлаа. Тэгээд энэ чинь элемент I-га төр хийч. Яагаад тэгэхээр I дугаар элемент нь буюу одоо өмнөх одоо энэ нь 16 нь 12-оос их байгаад байгаа байхгүй. Тэгэнгუთ би нэг төр хувьсгчид 16-г хадгалангуудаа 16-гийн оронд байранд 12-ыг тавингуудаа нөгөө төр хувьсгчаасаа 16 тавьж ингэж байр эсэлэх гээд байгаа гэсэн үг. Бид нэг юм ингэ дээр доор ингэ гаргаад хоёр юмны байр эсэлэх юм бол төрөний газар тавьдаг шүү дээ, тэ. Яг тэр үйллийг хийж байгаа гэсэн үг. Одоо ингэ айгүй амархан. Элемент энэ дээр бол нөгөө integer хөрвүүлэх шаардлагагүй шүү дээ. Элемент I чинь болохоор элемент одоо J-тэй солигдно гэсэн үг. Элемент J-тэй солигдно. Ой энийг одоо энд бол яг обжектээр явж байгаа болохоор юу шаардлагагүй гэсэн үг шүү дээ, тэ. Нөгөө хөрвүүлт их шаардлагагүй. Дараа нь хэвлэхэд л хөрвүүлт хийж болно. Эсвэл бодолт хийхэд. За болчихно. Одоо яах вэ? Одоо элемент J-ийн утгаа элемент J-ийн утгаа temp төр хувьсгчдээ оруулсан. За ингээд bubble sort-ын маань үндсэн зорилго бол ийм байдаг. За одоо энийг хэдүүлээ ашиглахдаа айгүй амархнаар хэлээ x-ийг bubble sort-ыг ажиллуулчих. Ингээд дараа нь мөн адилхан хувьсгчгаа хевлээд авчиг гэсэн үг. За ажиллууллаа. Одоо гоё яваастай тийм. Ингээд замбрааг байсан бол одоо 2 1 4 8 12 16 гэсэн үг. За bubble sort-ыг дахиад хэдүүлээ та бүхэн мартсан ч юм уу хармаар байх юм бол ингээд видео ч юм уу ингээд gif файлууд ингээд байгаа шүү. За чинээс хараарай. За энийг харьцуулж харж байгаа. Энэ гүөхнөө. Ямар ч байсан. Яг иймэрхүү л хийж гэсэн үг ингээд байран сэлвэл ихийг нь хойшоо гаргаал. Тэгээл ингээд хамгийн ихийгээ олж ятлаа ингээд авталтлаа эн чинь яваад байна гэсэн үг. За ингээд ихний аргуудыг хийцэн. Одоо эдрийг хийцэн гэсэн үг. Энэ хэдийг бол хийцэн. За одоо хэдүүл яах ёстой гэсэн чинь цэвэрлэх гэдэг үйлдэл байна. За тэгээд дээрэс нь юу гэдэг үйлдэл байна. Remove range гэдэг үйлдэл байна. Last index off гэдэг үйлдэл байна. За эдгээр үйлдэлүүдийг болохоор за хэдүүлээ ер нь яач gas хийгээд remove бол айгүй амархан. За би энэ remove odd гэдэг үйлдэлийг хууллаа шүү зогш нь. Энийг хуулж тавиад clear буюу цэвэрлээд байгаа. Сайхан цэвэрлэнэ. Бүх хэмжээ хүртэл давтаж байгаа. Ямар нэгэн нөхцөл шалгах үйлдэл ерөөсөй байхгүй. Зүгээр ингээд таарсан элемент бүрийг massive odd элемент бүрийг нул болгоно. За давталтаас гараад ерөөсөй энэ size буюу хэмжээг нь тэг болгочихно гэсэн үг. Ингээд энэ бол одоо энэний дараа харъя л да guys. Одоо харъя. X-ийг clear цагаан цэвэрлсэн. За энэний дараа хэдлээ жигсаалтайгаа харъя. Тэгээд жигсаалтынхаа буюу одоо тэр юуныхаа X-ийнхаа хэмжээг нь хэдлээ хэвлж харж үзье. За одоо юу гарах нь харъя.
хэмжээ хоосон бооз ингээд юу ч байхгүй size нь 0. Ингээ энэ бол clear үйл хийцэн гэсэн үг. За энэ бол нэг иймэрхүү. За энийг хэдл ингээд юу болгочих. Юу болгочих те. За дараагийнх нь. За дараагийнх нь болохоор last index of бол remove range гэдэг үйлдэл байгаад байгаа. Remove range гэдэг маань ерөөсөө ингэнэ л гэсэн үг. За одоо агшны чи Excel-ийг гаргая л да хэдүүлээ. Excel дээр гаргаад яаж хийж болох вэ гэвэл одоо нэг иймэрхүү үйлдэл байгаа гэд хэдүүлээ бодчих. Pack гэд. За ингээд 1 4 43 за яг 43 биш 3 за нэг иймэрхүү утгууд байна. За энэ мэдээж дээр нь юу байх вэ? Индекс нь байна гэсэн. За индексийг хэдлээ дугаарлаж ил да. Индекс бол маш амархан тий. 0 тэнцүү. Нэр нэмэх нь 1 гэдэг ингээд явчих шин. Тэгээд ийш өртөл. Ой биш доош явахгүй. За ингээд нэг иймэрхүү индексүүд байна. За нэг ийм массив байлаа гэх юм бол remove range гэдэг үйлдэлээр би ингээд өгсөн. Remove range гэдэг чинь 2 параметр авч байгаа. Тинчээний би 3-аас одоо 4 гэдэг өгчээ. 3-аас 4. За 3-аас 5 гэж өгчээ. 3-аас 5 буюу эднийг устгана гэсэн үг. За бидний хүсэж байгаа үр дүн ямар байх вэ гэхээр 3-аас 5 энэ хоёрыг эдрийг устгана гэж ерөн зүгээр төсөөлчихье. За тэгвэл бидний хүсэж байгаа үр дүн ийм байна. 3-аас 5 дээр байгаа элементүүд зөөгдөд ийм болно гэсэн үг. Тэ? Одоо энд байгаа элементүүд зөөгдөд ийм болно шүү дээ. Ийм болох хэрэгтэй гэсэн үг. Энийг ийм болно гэсэн үг, тэ? За бидний одоо хүсэж байгаа үр дүн бол тэр. За харин одоо би 3-аас 5 хоёрыг одоо устгахыг гээд бодонгууд за энийг байхгүй болгоё гэвэл хэдэн удаа устгах үйл хийж байна. Би яраа түүгээд индекс 3-ыг устгаад, индекс 4-ыг устгаад, индекс 5-ыг устгахаар сонирн байгааз. Ягаад гэвэл яг бүгдийг устгаж болно. Эндээс 3-аас 5 хүртэл давтаад устгах болно. Гэхдээ 3-аас 5 хүртэл давтаад устгахад 3-ыг устгахангууд эн чин устгах үйлдэл хийнгууд яг л remove үйлдэл энийг remove үйлдэл хийнгууд автоматар эн чин ингэ шахагчих واخгүй. Тэгээд одоо 4-ыг устгах гээд одоо 4-ыг устгах юм бол буруу юм устгах гэдэг байгаа байхгүй. 2 устгах хэрэгтэй байсан байхгүй тий. Нэгийн дараа 2 устгахсан чинь 7-ыг нь устгах чаа гэсэн. Тэгээд дараа нэг одоо яах 8 устгана гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол логкоор жоохон эвдрэлтэй болох гээд байгаа болохоор яаж юм гэхэлэр 3 удаа байна. Тэгвэл 3 удаа одоо эхлээд энийг устгах эхлээд хамгийн ихэнд давталтын энийг устгангууд автоматар ингэ чинь. 3 удаа шүү. Ингээд 1 удаа. За дараагийн дахиад 3 одоо индекс 3 дээр байгаа. Ерөөсөө л индекс 3 дээр байгаа 3 удаа устгахад яг бидний хүсэж байгаа үр дүн гарна. За устгацсан. Тэгээ дахиад энд бол бидний хүсэж байгаа үр дүн гарч байгаа сте. Ингээд 3 удаа устгах чинь. За логик бол ийм байна гэсэн үг. Яагаад 3 индекс 3-аас 5 хүртэл давтаад А болгоныг устгаж болоогүй юм бэ гэдэг чинь ерөөсөө нэрмөө үйлдэл ажилуулангууд л шахагдаад байгаа байхгүй хойшоогоо. Зөөгдөд байгаа. Тэгэхээр дараагийн логикоор энэ чинь айгу асуудалтай буруу болчихно гэсэн үг. За би энэ clear үйлдэлийг дахиж хуулж байгаад remove range гээд 2 index start. За энийг зөвөр индексний s гэчээ. End гэчээ. За тэгин годаа зөвөр ингээл давшин зөвөр хэрвээ start тэнцүү, endтэй тэнцүү байх юм бол яах вэ? Зөвөр return буюу энэ функц ингээд зөв шууд ингээд зогсооч өөр юу ч хийхгүй гэсэн үг. S нь E-тэй тэнцүү байх юм бол гэсэн юу ч хийхгүй гэсэн үг. За тэгээд ингээд явангууд дараагийн удаа ингээд давтна. 0-оос давтна. За 0-оос давтахдаа юуг давчих юм хэрэг 0-оос. За юу хүртэл давтах вэ гэд одоо явж гин те. 0-оос. За энд хэдүүлээ нөхцөлийг өөрчлөе. А энэ тэгээс одоо тэгтээ их буюу тэнцүү давтъя. Тэгээ А-га хасуулч. За энэ дээр яг лог нь жоохон өөрөөр бас бичлээ шүү. За сайзаас шүү. Хойноос нь одоо явж байгаа шүү гэсэн. Цэг таслал байна. Тэгээ А нь тэгээс их буюу одоо өвхөйт давтна. Тэгээ А хасах удаа буюу одоо тийм юунуудыг давтна гэсэн. За одоо илүү жижигхэн нөхцөл шаардлага үйл хийчих юм байна те. Оо яатсан шүү. Андуураад явцсан шүү. За энийг яагаар толгой дотроос хэвэрлэр нөгөө сүүлийн үйлдэлтэй андуурсан шүү. Сүүлийнхийг дараа нь тайлбарлана. Хамгийн сүүлийн юутай андуурч. За 0-оос саяных айгу энд хүртэл автна гэсэн үг шүү цагаас. Эндээс хасах нь старт хүртэл автна. За одоо энийг өгшин яагаад ингэж байгааг хэдлээ харуулъя. За иймэрхүү давталт нэг иймэрхүү шүү. E байна, S байна гэсэн үг. Яагаад ингэж байгаа вэ? 3-аас 5 гэж байгаа. 3-аас 5. За тэгвэл энэ юу хүртэл 0-оос эхэлж байгаа байхгүй юу? 0 нь ороод 3-аас 5-ыг хасаад хэд вэ? 2. 0 нь ороод 0 1 2 буюу 3 удаа давтна гэсэн үг. Тийм болохоор энэ чинь
их буюу тэнцүүгээд энэ хоёрын варианс зөрүүг нь тавьж байгаа шүү. За ингээд remove ажиллаж байна. Remove үйлдэл ашиглаж байна. Remove үйлдэл ашиглаад тэгээд стартууд яагаад байна гэсэн үг. Start буюу хамгийн эхэлж байгаа элементэл устгаад байна гэсэн үг. Start гэдэг чинь бид нар дээр S гэж явж байгаа. За одоо энийг хэдлээ үзэл тэ remove range. За одоо хэдүүлээ юу гэхлээ биднийх ийм байна. 0 1 2-оос 4 хүч, 2-оос 5 хүч, 2-оос 4 хүч. 0 1 2 3 4. За ингээд устгах юм ааши тий тийм биш үү. За ингээд устгана. За ингээд дараа нь чагсаалтаа дахиад хийвч харна. За 1 4 энэ гурав нь бол устдсан байна. Байнгын яаж байгаа вэ? Стартыг л устгаад байгаа. Старт буюу одоо S одоо энийг л устгаад байна гэсэн үг. S-ийг л устгаад байна. Энийг устгаад одоо энийг устгаад ингээд зөөгдөө яваад байна гэсэн үг. За энэ бол ингэж хийх байсан. За одоо бид нар тэр хамгийн сүүлийнх нь бол ингэж байгаа байхгүй юу? Одоо ингэн арай өөр үйлдэл. За энийг хэдүүлээ цэвэрлэчээрэй. Ингэн энд хэдүүлээ одоо нөгөө last index of гэдэг үйлдэл хийх байхгүй юу? Last index of гэдэг ийм функцийг одоо хэдүүлээ ажилуулна гэсэн үг. Last index of. За энэ last index of гэдэг функцийг ажилуулахад яг чухам яг юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол index of гэчээд энд элементийг нь оруулж өгнө. Элементийг тавьж өгнө. Энд ч хэдүүлээ 1 гэдэг элемент тавь. Энэ индекс биш шүү guys. Элемент шүү. 1 гэдэг бол хаана вэ? Энд байна, энд байна. Last гэхгүйгээр зүгээр index of гэчээд элементийг тавьчих юм бол за 1 гэхээр жоохон индекс шиг харагдаад байж магадгүй. Хэдүүлээ 9 гэчээ. За 8. 9 гээд үзэхээр энд 9 байна, энд 9 байна. Зүгээр last гэхгүйгээр зүгээр index of гэчих юм бол энэ 2 гэж буцаах гээд байгаа. Бидний өмнө байгаа функцээр бол last index of гихсэн утгаараа бид нар яах вэ? Энийг олж буцаах гэдэг. Энийг энэ 7 гэдгийг. Бидний гол зорилго бол олох гэдэг гол зорилго бол юу ах нь вэ? Энэ 7. За тэгэхээр айгүй амархан. Давталтыг яаж болох вэ? Хамгийн сүүлд тухайн элемент орсон байгааг шалгах болохоор яг гоо элемент энд байж болно л доо. Гэхдээ хамгийн сүүлд орсон байгааг шалгах болохоор эндээс нь эхлээд хойноос нь эхлээд 0 хүртэл давтчихад болчих юм биш үү гэж аахгүй юу. Тэгээд энэ элемент нь одоо энд оруулж ирсэн 9 гэдэг энэ элемент нь ингээ марчлаад ингээ таарж штэ тий. Ингээ пуг гэж таарчлаа. Таарах юм бол шууд i-г нь буцаагаад функцийг зогсоож болно гэсэн үг. Ийм блоккоор кодоо хэдүүлээ бичнэ. За тэгэхээр бид нэр public төрөлт энэ бол integer буюу индексийг буцаадаг. Тэгээ last index of гэдэг ийм нэртэй. За оруулж ирэхдээ бид нэр object оруулж ирнэ. Биднэрт бол энэ object одоо EL гэж чинь энд EL гэж явчих. Object element орж ирнэ. За object element орж ирэх юм байна. За тэгээд энэ одоо return гэдэг нэг юм хийхгүй бол энд бас яахгүй байна. Тэ алдаа гараад яагаад. За ингээд тавьчих. Одоохондоо ингээд тавьчих. За одоо нөгөө хэдлээ сөрөний давтал чинь яаж явна гэлээ. Айгу амархнаар i тэнцүү юунаас эхлэх вэ гэхээр i-ын size-аас хасах нэг хүртэл нэгээс эхэлнэ. Тэ нэг хамгийн сүүлийн элементээс нэгээс хасахгүй болохгүй шүү дээ. Тэ. Тэгээд i-ын их буюу тэнцүү 0 хүртэл. За тэг хүртэл хэвлэх нь size-аас хасах нэгээс тий инт гэдэг энэ i-га зарлчих. i гэдэг төвсгч ингэ зарлахгүйгээр яг инт энэ дээр нь инт i гэж ингэж болно л доо. Гэхдээ яг нэг хайхтар олон бичиг хийхгүй болохоор инт i гэдэг ингэ явчих. За тэгээд i-га нэгээр нэмэг одоо хорогдуулна. Хамгийн сүүлээс эхэлж байгаа нэгээр хорогдуулна. За ингээд давталт явж байгаа хооронд хамгийн сүүлийн элементээс эхлээ шалгана шүү дээ. Тэгэхээр элементийнх нь i одоо элементийн тохиолдол хамгийн сүүлийн элемент нь гэсэн үг тий хамгийн ихний тохиолдол бол equals гэчээд энд object el гэдэг ингээд бидний массив орж ирэх шиг object таарж өгнө гэж шалгач. Таарж явах юм бол амар амархан. Зүгээр шууд return i буюу тухайн таарсан элемент одоо хамгийн сүүлээс угаас шалгаж байгаа болохоор таарсан индексийг шууд энд буцаачж байгаа. Үгүй байх юм бол хасхныг буцаая. Элемент олдог гэсэн үг. За одоо энэ бид нар дээр энэчний огшнууд юу тавилаа? Нилээн дээр нь тавьчих. Загаас энэний араас тавьчих. Энд би 4 гэсэн байгаа бол дахиад энд жоохон элемент нэмчи. X-ийг add гэчээд 0 2 дээр нь за яг энийгээ дахиад бичиж. Ингэчээ. За одоо ингээ ажиллангууд яг гэж орж ийн. Бидний элемент эдгээр элементүүдийг гарцсан байх хэрэгтэй гэсэн. 16 4 байгаа. Энийг огшонд 4-гээ тавьчих. За одоо ингээд элементийг хевлээд харъя. За яг нэг сайхан замбраагүй сайхан хевлж харъя. Энэ шүү дээ. 4 энд байна, 4 энд байна. За одоо нэг 2 үйлдэл байна. Одоо шууд энэ чи хэвлэх үйлдэлийг хийлээ. Энд би хамгийн ихнийх нь инглээ. Last зүгээр index of гэж. Index of. За дараагийнх нь дахиад нэг x гэхдээ x-ийг хэвлэхгүй шүү. Last index of гэж. За тэгээд x-ийг юкон
index of гэчээд би 4 гэж. Дараагийнх нь x цэг last index of гэчээд 4 гэж. За ингээ ажилуулангууд 1. За энэ ягаад 1 гэж байгаа вэ гэхээр энэ шүү дээ 0 1. 4 бол index of хамгийн ихэнд бол 1 дээр байна. Last index of гэдэг нь бол 5 дээр 0 1 2 3 4 5 хамгийн сүүл дээр 6 элемент буюу 6 дахь элемент буюу 5 дахь индекс дээр байна гэсэн үг. За ингээд бидний даалгавар энэ хүрээд дуусгасан.